мэдээлэл хүргэх. Мөн жижиг дунд үйлдвэрлэл ялангуяа тохиолдог нэлээд том бэрхшээл бол одоо санхүүжилт, тэр дундаа ногоон санхүүжилтийн хэмжээ дэвшлүүлэх чиглэлээр бид хамтарч ажиллаж байгаамаа. Энэ одоо мэдээлэл маань бид бас юм цуврал байдлаар олон сэдвээр нэг 5 хэд удаа явуулахаар төлөвлөж байгаа. За хамгийн ихний өнөөдрийн сэдэв бол эрчим хүчний үр ашиг дэвшлүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг одоо үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ийм зорилготой. За энэ маань ялангуяа өнөөдөр одоо эрчим хүчний асуудал яригдж байгаа энэ цаг үед нэлээд чухал гэж үзэж байгаа. За эрчим хүч хэрэглэхгүйгээр эрчим хүчний үр ашиг дэвшлүүлэхгүйгээр бизнесийн үйл ажиллагааг дэвшлүүлэх одоо урагшлуулах боломж бага учраас бид өнөөдрийн анхны сэдвээр эрчим хүчний үр ашиг хэмнэлтийн талаарх сэдвийг сонгосон юм аа. Тэгээд та бүхэн идэвхтэй оролцоорой. Энэ мэдээллийг бид бас аль болох олон хүнд хүргэхийг хүсэж байгаа. Хэрвээ та бүхэн хажуудаа байгаа мөн бусад хүн байгаа бол урьж оролцуулахыг бас хүсэж байна. Энэ удаа бидний цоврал мэдээллийн хамгийн анхныханд болно. Баярлалаа. Тий, сая манай төгөлдөр мэргэжилтний хэлсэн дагуу бид нэр яг ийм одоо илүү олон хүмүүст те цаг хугацаа хэмсэн байдлаар энэ цаг үеийн мөн цаашдаа бизнесүүдэд бол өөрсдийнхөө илүү ногооруулах тэр шийдлүүдийн талаар ярих экспертүүдийг үрж авчирч байгаа. Энэ хэлбэрийг бол бас туршиж үзэж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань бас оролцож байгаа хүмүүс маань болон зочид маань бас бидэнтэй ойлгож хамтран ажиллаж байгаад бол их талархаж байна. Тэгээ ямар нэгэн байдлаар дуу дүрсний хувьд гэдэг юм уу санаа оноо байх юм бол нээлттэйгээр чатан дотроо бичээд яваараа нэгдүгээрт зохион байгуулалт талаасаа, хоёрдугаарч яг энэхүү одоо хилцүүлгийн маань үеэр тавигдж байгаа танилцуулган дээр экспертүүдийн маань тавьж байгаа танилцуулгатай холбоотой тодруулах зүйлээ бол та бүхэн маань мөн чатаар дандаа асуултуудаа шууд бичээд яваараа. Бид нар угаасаа хилцүүлгийн хугацаа гаргаад та бүхний асуусан асуултанд бол аль болох бүгдэнд нь хариулахаар зорж байгаа энэхүү хилцүүлгийн төгсгөл рүү. Тэгэхээр бидэнтэй бол эхнээс нь одоо дуустал нь хамт байснараа та бүхэн богино хугацаанд яг бизнестэй хэрэгтэй олон санаа шийдлүүдийг авах боломжтой болно. Тэгээд бид төлөвлөсөн цагаасаа бол сая бас тодорхой хэмжээгээр оролцогчдойгоо хүлээгээд жахан одоо 10 минут хоцорч гисэн учраас шууд салбарын эксперт Мохорус компанийн захирал Батлав захирлынхаа танилцуулга руу орхон зүйтэй гэж бодож байна. Тэгэхээр Батлав захирлын танилцуулгыг би одоо дэлгэцэн дээр аваана. Тэр хооронд Батлав захирал өөрөө тодорхой хэмжээгээр байгууллага товчхон танилцуулаад эхэлчихэдэг хөө. За бүгдэнд нь өглөөний мэнд. За манай компани 1997 оноос хойш эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, тасалбар үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа. Тэгээд мэдээд эрчим хүчний хэмнэлийн чиглэлээр бол нэлээд олон төслүүд хийдэг. Тэгэхээр өнөөдөр бол та бүхэнд эрчим хүчний хэмнэлт үр ашиг дэвшлүүлснээр хэрхэн зардал мөнгөийг хэмнэх боломжтой, хөрөнгө оруулалтаа хэрхэн хурдан нөхөх боломжтой гэдэг талаар бол бид өөрсдийнхөө хийсэн төслүүдийн талаар товчхон танилцуулах юм байна. За. Тэгэхээр Мохорус International компанийн хувьд бол бид эрчим хүч хэмнэх үр ашиг дэвшлүүлэх чиглэлээр бол ийм 6 төрлийн бүтээгдэхүүн шийдлийг бол харилцагчдаа санал болгодог байгаа. За энэний хамгийн ихнийх нь та бүхэнд хамгийн ойрхон мэддгээр бол улаасах гэрлийг бидээс LED гэрлээр солих ажлыг хийдэг. LED гэрлээр солисноор бол асар хэмжээний эрчим хүч хэмнэх боломж бол бий болдгоо. За дараа нь бидээс нарны дээвэр буюу одоо барилгын дээврүүд дээр нь тухайн аж үйлдвэрийн газруудын газарт нарны их үүсрүүдийг барьж байгуулснаар эрчим хүчийг хэрхэн хэмнэж болох вэ гэх тэр чиглэлийн төслүүд бол хийдэг байгаа. За гуравт нь бол дэд өртөөний трансформаторын алдрал ихтэй трансформаторыг одоо алдрал багтаа трансформатороос сольж шинжилж эрчим хүчний хэмнэх төслүүдийг хэрэгжүүлдэг. Мөн Cosmos-B буюу чадлын коэффициент багтаа аж ахуйн нэгжүүд дээр бол чадлын коэффициентийг нэмэгдүүлэх төслүүдийг бол хуурмаг чадлыг бууруулах энэ компенсацлах төхөөрөмжүүдийг зөвлөлдөг. Энэний үр дүнд эрчим хүч хэмндэг шийдлүүдийг бас харилцагчтай үзүүлдэг.
За тэгээд хамгийн сүүлд нь болохоор эрчим хүчний одоо хамгийн их хэрэглээ болох одоо дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг бол цахилгаан мотор ашигладаг гэж байгаа. Тэгэхээр тэр цахилгаан мотор дээр ашиглагддаг тэр их хэмжээний цахилгаан эрчим хүчийг бол ашиглуулын хүчтэй өндөртэй мотороор шинжлэх мөн давтамж хувирагч зөөлөн хасаагчийг тавьж өгснөөрөө эрчим хүчний хэмнэлтүүд гарах боломжийг олгодог. Тэгэхээр эдгээр хоёр төслийг манайх хийдэг байгаа. Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд бол энэ эрчим хүчний хэмнэлийн чиглэлээр бол нэлээд олон төслүүд бол хийж хэрэгжүүлсэн байгаа. Тэгээд та бүхэнд сонирхуулаад зарим төслүүдийнхаа талаарх товч мэдээллийг өгнө. Тэгээд эндээс та бүхэн энэ эрчим хүчний хэмнэлийн төслүүд ямар ач холбогдолтой байдгийг бэ гэдэг талаар бол мэдээлэл авах баа. За Эрдэнэт үйлдвэр Эрдэнэтийн ГОК-ийн үйлдвэрээр бидээс эрчим хүчний хэмнэлийн хоёр үе шаттай төсөл хийсэн байгаа. Энэ нь болохоор хуучин 4 мегаватт 4000 киловатт хүчин чадалтай Оросын томоохон чадлын 6 кВт-ийн хөдөлгүүр байсан. Энэ хөдөлгүүрээр бол уул уурхайн түүхийдээ унтраглах терм нэ ажилладаг байсан байгаа. Энийг бидээс хүчин чадлын 3.6 мегаваттын хүчин чадалтай алдагдал багтай мотороор шинжилснээр бидээс бас хэмнэл авчирсан байгаа. Энэ төслийн үзүүлэлтийн яг одоо энэ төсөл хэрэгжсэний дараах бол ямар хэмнэл гарсныг одоо энэ графикаас таанс харж болж байна. Эхлээд төсөл хэрэгжихийн өмнө бол хамгийн дээдлийн зураас C гэсэн зураас буюу 4000 кВт эрчим хүчийг тасралтгүй ашигладаг байсан байгаа. Тэгээд сая чадлыг 3.6 мегаватт болгож баг арай 10% бага чадлаар энэ термийг эргүүлж чадсанараа шууд 10% хэмнэлт эцсийн хэрэглэгчдэр очисон. Тэгэхээр эндээсээ бидээс бол 10% хэмнэлтийг бол байнгын шууд бий болгож чадсан байгаа. Энэ дээр нэмээд давтамж хувирагчийг тавьсан. Давтамж хувирагч ACS 6000 давтамж хувирагчийг тавьсны үр дүнд одоо доотлих нь мөж буюу тэр нэг шар өнгөтэй графиктай харагдаж байна. Ийм хэмжээний эрчим хүчний хэмнэлтүүд бий болсон байгаа. Тэгэхээр хамгийн дээдлийн тогтмол авч ирсэн эрчим хүчний хэрэглээ маань одоо энд бол баг зарим үедээ бол баг 40% хэмнэл гарах хамгийн багтаа бол 10% хэмнэл гарахаар ийм төсөл болсон байгаа. За тэгэхээр энэ төслийн хүрээнд юу хийсэн бэ гэхээр цахилгаан мотор тавьсан. Тэгээд тэрэн дээр 10% хэмнэлтийг байн гаргасан. Нэмээд давтамж хувирагчийг тавингууд 30-40% эрчим хүчний зарцуулалт нь бол бууж өгсөн байна. Энэ бол нийт төслийн хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа нь бол 3.2 жил бол хөрөнгө оруулалт 100% өнчиж байгаа. Тэгээд 3.2 жилээс хойш бол цаашаа 30-40% байнгын эрчим хүчний хэмнэл хийгээ явчихж байгаа. Энэ маань өөрөө уул уурхайн хэрэглэгчдэр бол тариф Монгол улсад хамгийн өндөр тарифтай байдаг. Тэгэхээр эцсийн хэрэглэгчд бол маш их хэмжээний мөнгөн санхүүгийн одоо дэмжлэг болж байгаа, хэмнэлт болж байгаа. Энэ улс оронд ч гэсэн энэ томоохон чадлын энэ чинь 4 мегаваттын хөдөлгөгч маш том. Тэгээ энийг бидээс 2 үе шаттай төсөл хэрэгжүүлсэн. Тэгэхээр энийг дагаад хэд хэдэн их усөр дутагдаад байгаа асуудал дээр бас энэ эрэг нөлөө үзүүлсэн маш том ач холбогдол төсөлсөн байгаа. Тэгэхээр энэ төслийн үр дүн ер нь юу хэлсэн бэ гэхээр за эхлээд бол мэдээж саний ярьснаар эрчим хүчний хэмнэлт авчирсан байна тийм ээ. За дараа нь болохоор энэ төслийг хэрэгжүүлснээр гарсан томоохон одоо үр дүн юу байсан бэ гэхээр одоо нунтаглах процессын үйл ажиллагаа сайжирсан байгаа. За бүтээмж нэмэгдсэн. Бүтээмж нэмэгдэх гэдэг маань одоо гарч байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдсэн гэсэн үг. Тэгэхээр Эрдэнэтийн ГОК-ийн үйлдвэр маань өөрөө Монгол улсын эдийн засгт одоо маш хэмжээний валют оруулж ирдэг. Эдийн засгт том нөлөөтэй аж ахуйн гэж байгаа. Тэгэхээр бүтээмж нэмэгдэнэ, бүтээгдэхүүн гаралт нь нэмэгдэнэ гэдэг маань тэр хэмжээгээр одоо Монголын
эдийн засаг руу орж ирж байгаа одоо валютын урсгал нэмэгдэж байна гэсэн үг. Энэ чухал ач холбогдолтой байна. Мөн энэ төсөл хэрэгжснээр эрчим хүчний чанарын үзүүлэлт дэвшилсэн байгаа. За хүчлийн илбэлзлээс хамаарч хөдөлгүүр хэмждэг байсан тэр асуудал эрсдлүүд бол буурсан. За хөдөлгүүрийн хамгаалалт бол эрс сайжирсан байгаа. За тэгээд хамгийн сүүлд энэ төсөл хэрэгжсэний үр дүнд термийн хоёрын илгэдэл маш их хэмжээний илгэдэл үүсч их хэмжээний засварын ажил хийгддэг маш их хэмжээний хөрөнгө зарцуулдаг байсан бол тэр хэмжээ маань огцон буурсан. За ган бөмбөлгийн зарцуулалт нас буурсан. За холбогдох гарах ашиглалт засвар үйлчилгээний зардлууд үлэмжийн хэмжээгээр хэмнэгдсэн гэдэг олон дагавар үр дагаврууд эерэг үр дүн үржүүлсэн их. Мэдүүлсийн хувьд тэр хүчин чадлаараа хамгийн том хэмнэлтийн төсөл бол хийгдсэн байгаа манай компани хувьд. Энэ Монгол улсдаа ч гэсэн ер нь бол хамгийн том доорх баха. За дараагийн төсөл бол энэ ажилтны төсөл дээр бидээс эрчим хүчний хэмнэлтийн ажил хийсэн байгаа. За ажил ихтийн төсөл дээр бол бид хэд том чадлын дунд хүчтлийн татвар шуургачийн 3-ыг суйрлуулсан байгаа. Тэгэхээр тэрийг суйрлуулсны үр дүнд эрчим хүчний зарцуулалт нь огцон буураад төслийн хөрөнгө оруулалтынх нь одоо төслийн хөрөнгө оруулалтыг эргэн төлөгдөх хугацаа нь 1.2 жил байсан. Тэгэхээр маш богино хугацаанд төсөл маань хөрөнгө оруулалтаа эргээд нөхсөн төсөл болсон байгаа. За дараагийн хэрэгжүүлсэн төсөл бол Чингис хаан зочд буудал дээр бидээс агаар жуултын цахилгаан мотор дээр бас эрчим хүчний хэмнэлийн төсөл хийсэн байгаа. За энэ төслийг болохоор эрчим хүчний зохицуулах хороо болон Германы хамтын ажиллагааны GIZ байгууллагатай хамтраад JIZ-ийн санхүүжилтээр энэ төслийг хэрэгжүүлсэн. Тэгээ энийг жишг төсөл болгож бидээс эрчим хүчний хэмнэлт хэрэг гарч ийна гэдэг туршлагын төсөл хийсэн. Тэгээд энэ дээр бол Чингис хаан зочд буудал маань 10 сараас 5 сар хүртэл бол энэ төвлөрсөн агаар чуулганы системийг бол заргаж ажиллаулдаг юм байлээ. Тэгээд энэ дээр нөгөө ухаалаг удирдлагын систем байдгүй байсан учраас нийт 54 сая кВт-цаг эрчим хүч хэрэглэдэг байсан бол давтамж хуурагч хэрэглэснээс хойш 32 сая болж буурсан байгаа. Энэ маань болохоор хувиар тооцох юм бол 40% хэмнэлт авчирсан маш их томоохон эрчим хүчний хэмнэлт авчирсан төсөл байгаа даа. Тэгэхээр энэ ухаалаг удирдлагын системийг нэвтрүүлсэн их өндөр ажил бодолтой гэдгийг бол энэ төслөөс харагдаж байгаа бах. За дараагийн төсөл бол өгөөжийн үйлдвэр байгаа, чихэр боомны үйлдвэр. Өгөөж төр бид хэд бас эрчим хүчний хэмнэлтийн төсөл хийгээд эргэн төлөлтийн хугацаа 12 сар гарч ийлээ. Тэгэхээр энэ одоо бидээсээ ярьж байгаа энэ эргэн төлөлтийн хугацааны тооцоолууд дандаа эрчим хүчний үн нэмэгдээгүй байх үеийн тарифаар батсан тооцоолууд байгаа. Тэгэхээр эрчим хүчний тариф одоо нэмэгдэх юм бол дунджаар нэг цахилгааны үн 30% нэмэгдэнэ гэж яригдж ирсэн. Тэгэхээр 30% нэмэгдэх юм бол энэ 12 сар маань бол дахиад өшөө буурна гэсэн үг. За бас энэ Улаанбаатар хивс гээд официал компани дээр эдээс эрчим хүчний хэмнэлийн төслийг хийж үзчихсэн. Энэ төслийн хүрээнд бид хэд нийт 5 татамж хувирагчийг бол суйрлуулсан байгаа. 90 кВт-ийн татамж хувирагч, 55 кВт-ийн 2 татамж хувирагч, 75 кВт-ийн 2 татамж хувирагч суйрлуулсан. Тэгээд энэ төслийн үр дүнд бол нийтдээ 40 сая төгрөгийн хэмнэлт 1 жилийн хугацаанд бол гарч ийна гэсэн үг. Эрчим хүчний хэмнэлт нь энергиэрээ бол 192 мянган кВт-цаг жилд хэмнэлт гарч ийн гэсэн үг. Тэгээд энийг болохоор хүлэмжийн ялгарлыг тооцож үзэх юм бол 57.8 тонн хүлэмжийн ялгарлыг бол үгүй хийж байна гэсэн үг 1 жилийн дотор хугацаанд. Тэгээд энэ маань ингээд цаашаа явахлаар жилээр үржүүлээ явахлаар маш их хэмжээний CO2 гэсэн үг. За тэгээд хөрөнгө оруулалттай нөх хугацаа нь бол 1 жил гэсэн тооцоо гарсан. Тооцоогоор бид эрчим хүчний хэмнэлтийн 20 орчим хувийн хэмнэлт гарна гэж тооцоо хийсэн боловч
бодит байдал дээр бол нэг 36% эрчим хүчний хэмнэлт гарсан юм үр дүнтэй төсөл байгаад байгаамаа. Тэгээд тооцоогоор гэдэг нь бид хэд яадаг вэ гэхээр энэ онлайн дээр байдаг эрчим хүчний хэмнэлтийг тооцдог юм програм байдаг байгаа. Тэр програм дээр яг нэг тухайн хэрэглэгчийн өгөгдлийг оруулахлаар Монголын тарифаар нь бодоод ингээд үзэхлээр хэдийг хэмнэх боломжтой юм бэ гэдэг C2 ялгарлал хэд байх уу, хэдийн хэмжээний энерги хэмнэх үү гэдэг бүх тооцоол хэдэн үеийн хэмнэл гарах уу гэдэг тооцоолыг үр дүн гаргадаг юм нэг програм байдаг байгаа. Тэгээд энэ тооцоог хийсний үндсэн дээр бидээс хөрөнгө оруулалт тооцоод эцэгчлэгчтэй саналаа өгөө. Тэгээд энэ төслөө хийж үздэг. Тэгээд бодит амьдрал дээр бол энэ тооцоолоос дандаа илүү их хэмжээний хэмнэлт гардаг байгаа. Тэгэхээр энэ бол safe хувилбар буюу хамгийн доод түвшин юм билээ гэж ойлгосон. Эрчим хүчний хэмнэлт хийгдэх. За үүнээс гадна бидээс нөгөө нарны панелоор нарны их үсрүүдийг тавьж эрчим хүчний хэмнэлтийн төслүүд бол хийдэг байгаа. За энэ бид хэдийн хамгийн анхны хийж үзчихсэн хамгийн анхны бидээс өөрсдийн жишээ төсөл байгаа. Тэгээ энэ дээр бол 36 кВт-ийн системийг 10 кВт-ийн хибрид инвертертэй батарей системд зөв хослуулж ингэж тавьж үзсэн. Тэгээ туршлага хийгээд энэ төсөл маань амжилттай хэрэгжээд их хэмжээний эрчим хүчний хэмнэлт авчирж исэн учраас бид энэ төслүүдийг бол цааш олноор хийж хэлцээ. Тэгээд биднээс хойш бол маш олон төслүүд хийсэн байгаа. Энэ хас банкны төв салбар дээр хийсэн төслийн зураг харагдаж байна. Энэ бол баруун салаанд эцсийн хэрэглэгчдэр бас батарей системтэй нарны хэмнэлтийн төсөл хийсэн. Эднийх болохоор батарей системийг тавиулсан шалтгаан нь оройн оруулах чадлаар эрчим хүчний хэмнэлт хий гэдэг нэг хүсэл байсан. Хоёр дахь нь болохоор тог их тасарч байна. Тэгээд тог тасрахлаар өөрөөсөө нөгөө нэг захлан халааттай бас тодорхой хэмжээгээр эрчим хүчний хүүсээс хамааралгүйгээр тэжээхгүй бол болохгүй байна. Манай байшин хөлдчихгүй байна гэдэг хүсэл байсан. Тэгээд тэр хоёр хүндрэлийг шийдэхин тулд бидээс энэ төслийг амжилттай хийсэн байгаа. Тэгээд ашиглалтнаар одоо 1 жил болж байгаа төсөл байна. За энэ хам богд Кашмир дээр хийсэн төсөл байна. Энэ төсөл амжилттай хэрэгжиж 60 кВт-ийн төсөл амжилттай хэрэгжээд нэлээд хэмжээний хэмнэлт хийсэн учраас хам богд Кашмир маань энэ жил дахиад хүчин чадлаа энэс баг 2 дахин том чадлын төслийг энэ жил хийсэн. Одоо бидээс түрүү 7 хоногт энийг ашиглалтанд оруулчихсан явж байгаа. Хам богдын хувьд 3 дахь төсөл нь болоо явж байгаа. Ийм төсөл байна. За тэгээд эрчим хүчний хэмнэлтээс гадна бидээс Монгол улсын эрчим хүчний системд хэрэгжиж байгаа нэг томоохон чадлын нарны их усруудын төслүүд дээр бол ажиллаж байсан. Энэ бол бидээсийн бүр төслийн хөгжүүлэлтээс эхлээд төслийн зураг төсөл, нийлүүлэлт, суйрлуулалт, засвар үйлчилгээ, after sales service гэдэг бүх төвшөнд нь одоо lifetime-ийн төвшөнд ажиллаж байгаа төсөл байгаа даа. Тэгээд бидээсийн бол хувьд бол эхнээс нь дуустал нь ажилласан төслийн хүрээнд ажилласан төсөл учраас үдээс энийг энэ төслийг бол ярих их дуртай байдаг. Тэгээд Монгол улсад ийм санийх шиг том чадлын бол 8 төсөл дээр бол манай компани оролцож ажиллаж байсан. За тэдгээрийнх нь 2 дээр нь бол ерөнхий үндэслэгчээр ажиллаж байсан. За нийтдээ 46 шиг upgrade системүүд дээр бол ажиллаж исэн. On-grid бол нэлээд олон системүүд ажиллаж исэн гэдэг ийм компани байгаамаа. За тэгээ анхаарал тавьсан ярил. За би эндээс гарч яагаад. За бидэнд эрчим хүчний хэмнэлт сэргээгдэх эрчим хүчний төслүүд дунд томоохон хэмжээний төслүүд дээр ажилласан туршлагаасаа хуваалцсан батлаг зохиролтой маш их баярлалаа. Таны танилцуулгатай холбоотойгоор манай GGGI байгууллагын мэргэжилтэн төгөлдөр маань бас тантай товчхон мэдээлэл солилцож байгаа хооронд би дараагийн бас илтгэгчийн танилцуулгыг бэлтжээ. Мэдээлэл өргөсөн сонирхолтой төслүүд танилцуулсан үүнд баярлалаа. Зөвхөн асуулт байна. Магадгүй манай онлайнаар орж байгаа хэрэглэгчдэд сонирхолтой байсан магадгүй. Төслүүдийг харахад нэг 1-ээс 3.2 жилийн дотор хөрөнгө оруулалтаа бүрэн өгсөн гэх юм. Өөрөөр хэлбэл нэлийн өндөр өгөөжтэй байна л да. Тэгээ одоо
мотор солих бол өөрөө хэмжээнээсээ хамаарат тийм багахгүй хөрөнгө оруулалт тооцогдож байгаа. Тэгээд одоо энэ эрчим хүчний үн тариф нэмэгдэж байгаа юм үед за ингээд мотор маань нэг дэлхийн цахилгаан эрчим хүчний 40% хэрэглэж байгаа. Томоос жижиг хүртэл за ихэнх жижиг байдаг байх. Энэ ер нь моторыг одоо өмнө нь манайх бас мотор солих инвертер солиулах юм төсөл судалгаа хийгээд юм яаж байгаа. Ямар асуудал үүсчихсэн бэ гэхээр хүн моторыг ингээд зүгээр байж захтан солидгүй маа. Эвдэрхээр солих юм аа. Тэгэхээр одоо энэ тав бүхний одоо солих гээд байгаа ч одоо ингээд удаашралтай тий одоо маргааш хэрэгжихгүй. Тэгээд ер нь энэ одоо томоос аж ахуйн зориулттай, үйлдвэрийн зориулттай энэ моторууд маань том жижигээс хамаарат үнийн хувьд ямар байдгийг саяны энэ одоо 3 жилийн дотор үйл ажиллагаа одоо хөрөнгө оруулалтанд хөгж байгаа тийм навчилтын хувьд бас ямар хөө үзүүлэлттэй моторууд гэдэг хөдөлгөөнд сахилгаан дүгнүүд бас инвертерийг бас. За манай компани болохоор дэлхийн одоо яг энэ мотор инвертерийнхаа одоо шийдэл одоо патент, ноу-хау одоо технологиор бол тэргүүлэгч компаниудын нэг болох нөгөө ABB гэх групп байна. Тэр группийн бүтээгдэхүүнийг оруулж ирдэг учраас чанар ашиглалтын хугацааны болохоор хамгийн өндөр хугацаатай томлоод орж ирдэг байгаа. Тэгэхээр тэн дээр бол үндсэндээ бол мотор бол механик нөгөө эвдэрлүүд орж ирэхгүй бол яг жирийн ажиллагаан дээр бол эвдэрлэл баг гарах ёсгүй. Тэгэхээр нөгөө наслалтын хугацаанд бол лайф тайм бол маш урттай байх боломжтой бүтээгдэхүүн байгаа. Инвертерийн болохоор хагас дамжуулагчдаар хийгдэж байгаа учраас хагас дамжуулагчийн өөрийнх нь нөгөө физик шин чанараас болоод тодорхой хэмжээний хугацаа байдаг. Гэхдээ нөгөө нэг Монгол улсад анхны тавьсан одоо ABB-гийн давтан шуургач 20-30 жил огт засвар хийгээгөө одоо хүртэл эвдэрэхгүй яваад байгаа. Тэгэхээр тэрнээс цаашаа бас явахыг үгүйсэхгүй. Тэгэхээр үйлдвэр бол тэрнээс цаашаа баталгаа өгдөггүй боловч нөгөө нэг эвдэрэхгүй яваад иж болдго юм гэж ойлгосон. Тэгэхээр хугацааны болохоор урт байж болдог гэж ойлгож байна. Моторын хувьд болохоор бид хэд моторыг бол заавал солих гэж оролдох бол хэрэггүй гэж боддгийн. Мотор дээр нэг үзүүлэлт байгаа. Мотор хэрвээ анх хийгдэхдээ нэг ямар нэгэн ухаалаг удирдлагын систем, зөөлөн асаалтын систем хийгдээгөө мотороор тэр систем хийгдсэн байх юм бол моторыг солисноор хэмнэлт гарч болж байна. Одоо эднэтийн үйлдвэрээр жишээ нь нөгөө 10% бага чадлаар техник эргүүлж болж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг ухаалаг удирдлагын системгүй моторууд чинь нөгөө нэг пүүсгийн гүйдэл өндөр аавна, тэрийг дагаад нөгөө дэд бүтцийн хөрөнгө оруулалт маш өндөрөөр хийгдсэн байдаг. Тэгээд дараа нөгөө ачаалаа эргүүлэхийн тулд ерөнхийдөө нөгөө нэг өөрийнх нь байх ёстой хүчин чадлаас нь томруулаад тавьсан байх магадлал их байдаг байхгүй юу? Oversizing тийм. Oversizing байдлаар төсөл нь хийгдсэн байх юм бол нөгөө яг өөрийнх нь бодит чадлаар нь сонгочихлоор тэн дээр шууд эрчим хүчний хэмнэлт гарч байгаа учраас тэр төслүүд дээр л мотороос солиоч гэдэг зөвлөгөө бий бол хувьяасаа бол өгөхөр байна. Тэрнээс чадал нь яг хэвээр байх юм бол мотор дээр бол эрчим хүчний хөрөнгө оруулалтын хугацаа бол илүү өндөр гарна. Их өндөр гарна. Тэгээд хөрөнгө оруулалт нь ч гэсэн их өндөр байдгийг. Тэгэхээр тэн дээр мотор ч өөрөө тэр чигээрээ зис ороног ган зэрэгчүүд байдаг учраас нөгөө металлын орц ихтэй учраас нөгөө үнэ өндөр учраас хөрөнгө оруулалтын хугацаа ихтэй, дээр нь хэмнэлт нь бага байдаг байхгүй юу? Ашиглалтын хугацаанд нь хичнээн сайжирсан ч гэсэн тэр хоёрын хооронд бага зөрүүтэй байдаг учраас тэрийг моторыг бол бүх газар солиод байх нь бол утгагүй гэж үзэж байгаа. Давтман шуургачийн бол харьцангуй нөгөө металлын орц нь бага, хагас амжилтчаар хийгддэг учраас моторыг бол хамаагүй хямдхан. Дээр нөгөө ухаалаг удирдлагын систем учраас энэ чинь асар хэмжээний сайн талуудтай байна л да. Насжилгын орцгож байна, хэмнэлт хийж байна. Тэгэл олон даваа талтай. Тэгээд хөрөнгө оруулалтын хугацаа нь бол тэр хэмжээгээр максимум 3 жил биш тийм ээ. Тэгэхээр бол давтан шуургач бол зайлшгүй хийх хэрэгтэй ажил. Мотороо солихгүйгээр шинэ давтан шуургач буюу одоо смарт удирдлагын системийг шууд солих одоо бүрэн боломжтой. Тийм. Тий. Ер нь бол давтан шуургачийг тавиад авчихад бол болно.
Түлхүүр сурагчийг бас нөгөө нэг олон улсад зөвшөөрөгдсөн одоо олон улсын IC шаардлагыг хангасан ийм чанартай дахин сурагч тавихгүй бол энэ сурагч өөрөө нөгөө хагас амжилттай хийгдсэн учраас нөгөө одоо хар зах дээр зарагддаг бүтээгдэхүүн тавьчих юм бол жил хүрэхгүй өдөрдөг. Дээр нь 5 жил 10 жил болохгүй өдөрдөг. Хүндрэлүүд маш их гардаг. Тэгээ сэлгүүн олддгоо. Дээр нөгөө дахин сурагч өөрөө нөгөө ийм хагас амжилттай хийгдсэн учраас гармонкод үүсгдэг байхгүй. Гармонкод үүсгэхээр одоо эрчим хүчний чанарыг бол чанарт сөрөг нөлөөдөг гэсэн. Аюултай ер нь бол маш их хэмжээгээр тавиад ингээд 40% нь эрчим хүчний хэрэглээ мотор дээр ингээд бүх мотор дээр тавьчих юм бол ер нь эрчим хүчний системд ингээд шүүм гармонгууд маш их орж ирэх магадлалтай. Тэгэхээр эргээд эн чинь нэг эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний чанарлын нөлөөлөх магадлалтай учраас бас тийм нөгөө хамаагүй тавиад иж болохгүй бас нэг стандартаа байх хэрэгтэй. Стандартаа давсан бүтээгдэхүүнийг хийх хэрэгтэй. Тийм юм байна. За маш их баярлалаа тий. Миний сонирхолтой ихтгэл тавьсан асуултанд хариулсан баярлалаа. Та бүхэн бас асуулт байвал чатан дээр бичээрэй. Надад ч гэсэн уг нь асуулт байгаа. Тэгэхдээ цагаа бодоод хэдүүлээ дараагийнх нь хэлэх. Тэгээ ерөнхийдөө сая бас нэлээд эхний танилцуулгын маань дундуур нэмэгдэж оролцогчид орж ирж байна. Тэгэхээр та бүхэндээ бас товчхон өнөөдрийнхөө энэхүү хилцүүлгийн зорилгыг болон тавьдж байгаа танилцуулгуудаа товчхон мэдээж дахин хэлгээд мэдээж хэрэг худалдаа хөгжлийн банкнаас те Дайны дэлхийн ногоон хөгжлийн институт буюу GGGI байгууллагатай хамтраад ер нь ногоон хөгжлийг, доктортой хөгжлийг дэмжихэд бол олон талын оролцоо шаардлагатай байна. Тал талаасаа өөрсдөө мэдлэг болон тодорхой хэмжээний одоо шийдлүүдийн талаар илүү мэдээлэлтэй болох нь зүйтэй юм гэсэн үндсэн дээр ийм цурал захим хилцүүлгийг зохион байгуулж байна. Өнөөдрийнх бол анх удаа бид нэр ингээд захимаар хийж байгаа. Тэгээд тодорхой хэмжээгээр бидний зүгээс бол бас та бүхнийхээ ирж байгаа асуултуудаар тулгуурлаад өнөөдрийнхөө хилцүүлгийн төгсгөлд бас нэмээд тайлбаруудаа өгөөд явхаар байгаа. Тийм болохоор сая жишээлх юм бол батлог захирлын танилцуулгатай холбоотой уул уурхай текстил гих мэтчлэнгийн салбарт те сэргийгдэх эрчим хүчний хэмнэлттэй төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагуудаас хуваалцлаа. Тэгэхээр та бүхэн маань яг өөрсдийнхөө ажилдаг бизнесийн салбар жишээлх юм бол ямар санал шийдэл байж болохоор байна. Тэр тал дээрээ тодорхой одоо асуултуудыг бол чатан дотор тавиад явахыг хүсье. За дараагийн танилцуулгыг бол манай EcoSquare Distribution компанийн төлөөлөл гүйцэтгэх захирал ган захирал маань хийхээр байгаа. За би тэгээд танилцуулгыг та бүхэнтэй шеэрлээд за танилцуулгын туршид та бүхэн маань асуултуудаа чөлөөтэй чатан дотроо бичээд яваарэ. Хэлгээд за ингэж. За яриад эхэлж байна. За анхны хаажаа. За эхний удаагийн туршлагаар хийж байгаа үйл ажиллагаанд нөрөгдсөн даа баяртай. Тэгээд өнөөдөр та бүхэндээ эрчим хүчний хэмнэлтийн ба тэгээд манай дээр байгаа бүтээгдэхүүнүүдийн талаар тэгээд эцсийн хэрэглэгчдүүд өгөөж гэдэг юм уу эцсийн хэрэглэгчд өгж байгаа ач холбогдлын талаар ярив. Тэгээд Монхорс гэх компанитай бас юм шиг 1000 хотын төслөөр бас нэг хамтарч ажиллаж ирсэн. Одоо өөр төслөөр гэх юм уу. Тэгэхээр бол бидний одоо миний ярих хэсэг болохоор илүү эцсийн хэрэглэгч талдаа илүү одоо микро төвшний гэх юм уу жижиг хэрэглэгчдэд зориулсан жижиг дунд одоо үйлдвэрлэл юм уу зүйн дунд бизнес эрхлэгчдэд илүү ойрхон байх болов гэж бас бодож байна. Харцангуй одоо юу багтаа одоо тундаа эффектний шууд үүсэх юм агтай гэж бодож байна. Тэгээ манай ер нь бол бидний зорилго бол агаараас дулааныг ялгаж авах, за нарнаас эрчмийг ялгах гэсэн ийм агаараас дулаан, нарнаас эрчим гэсэн слогантай юм бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. За тэгээ эрчим хүчний хэмнэлт гэж юу вэ гэдэг яг бид нэр хүн болгон эрчим хүчний хэмнэлтийн талаар өөр гэсэн ойлголттой байдаг боловч ер нь яг бас дуртаад нэг хэлчихэд зүгээр ах гэж утсан. Тэгээд дараа нь бид нэр өөрсдөө оруулж байгаа бүтээгдэхүүн дулааны насус гэж юу юм. Тэр бүтээгдэхүүний танилцуг давуу тал шийдлүүдийн талаар ингээд төвчөө ярилцаад байна.
За эрчим хүчний хэмнэлт тэгэхээр хүмүүс том утгаараа яг юун дээр байж болох байдлаар маш олон янзын одоо зөрүүтөөч гэдэг юм уу ойлголттой байдаг. За нэгдүгээр яг одоогийн байгаа одоо хэрэглээний чанарч гэдэг юм уу гэрэлтэлтэй ч гэдэг юм уу хэрэгцээтэй зулааныхаа одоо хэрэглээг бол өөрийнхөө одоо шаардлагатай зүйлийг бол хангахгүйгээр илүү одоо ресурсоо хэмнэх буюу цаад их ресурсыг хэрхэн хэмнэх вэ гэдэг нь бол эрчим хүчний хэмнэлт гэсэн үг юм гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. Гэхдээ бас дахин давтаж хэлэх хэрэгтэй болж бодож байна. Тэгэхээр ер нь бол одоо ингээд хамгийн энгийн жишээн дээр ярих юм бол бид нэр яг адилхан гэрэлтэлт буюу адилхан люкс төр тий адилхан одоо саруулхан орчныг адилхан бүрдүүлдэг боловч жишээ нь өөр чадлаар буюу одоо эрчим хүчний цаад хэрэглээнд бага чадлаар ажиллаж болох одоо цахилгаан хэрэглэлүүд бол жишээ нь эрчим хүчний хэмнэлт. Одоо бидний уламжлалт улаастик гэрэл жишээ нь 60 ваттаар манайхан бол хуучнараа 60 лааны гэрэл энэ төр гэж ярьдаг тийм. Гэтэл тэр маань одоо бол сүүлийн үеийн LED технологиор 5 ваттаар ажилладаг. Тэгэхээр үндсэндээ 12 дахин эрчим хүчийг хэмнэлт гэдэг юм уу. Гэх мэтчлэн энэ өдөр тутам бидний хэрэгжилж байгаа зүйлүүд эрчим хүч гэдэг үг маань өөрөө хүмүүс шууд автоматар цахилгаан гэж ойлгоод байдаг. За энийг бол яг англи хэлэнд тулгаадах юм energy гэдэг эсвэл энерги талтай гэж явдаг. Тэгэхээр энерги бол одоо маш олон зүйлийг хэлж байгаа. Мэдээж цахилгаан гэрэл үүсгэх, дулаан үүсгэх, нөгөө талаараа одоо нефтийн бүтээгдэхүүн тийм шатааснараа дулааныг үүсгдэг, одоо халаалтанд ашигладаг. Тэгээд гэрэл цахилгаан бусад зүйл үүсгдэг. Энэ том утгаар нь бол одоо эрчим хүч гэж хэлээд байгаа. Тэр ганцхан цахилгааны гэж ойлгохноос биш. Мэдээж одоо жишээ нь машин ундаг байж байгаа. Тэр нь одоо жишээ нь бензиний хэмнэлттэй бол энэ бас эрчим хүчний одоо энергийн хэмнэлттэй одоо машин ч гэдэг юм ойлголтыг бол өгч болтгоо. Тэгэхээр ер нь бол эргэн тойронд байгаа бүх зүйл эрчим хүчний хэмнэлттэй хөгжиж болох гэсэн талыг ойлгох хэрэгтэй. За тэгээд ер нь яг одоо сүүлийн үед монголчуудын хамгийн том проблем бол та бүхэн сайн мэдж байгаа Улаанбаатар хотод шүдөө нутгсан яг энэ үргэлж халаалтын проблемтэй байдаг. Яа тэгэхээр жилийн баг ойролцоогоор 9-өөс 5 сар гэдэг үзгээр үндсэндээ баг 10-аад сар 9-өөс 10 сар хүртэл бүтэн халаалттай нь бол 8 орчим сар. За тэгээд нөгөө орой өглөөдөө халаалттайгаар ингээд орох юм бол баг үндсэндээ 10-аад сар шахуу ингээд ямар нэгэн байдлаар халаалтаас хамааралтай ямар нэгэн халаалтын их үүсвэрээс одоо хамааралтай оршиж байгаа. Энэ одоо тийм халаалтын одоо ямар ч үйл халаалтгүйгээр орших боломжгүй байна. Тэгээ энэ нь бол биднийг үргэлж одоо толгойн өвчин болдог. Тэгэхээр эрчим хүчний хэмнэлтэд төлөвлөх эрчим хүчний хэмнэлтэд байх нь дулаан алдагдлаа багасгахыг ч оруулж байгаа. Тэгэхээр үүсгэсэн эрчим хүчээ одоо арга гантаа хэрэглэх алдагдлыг багасгах. За тэгээд одоо бага ресурсоо буюу хэмнэлттэй их үүсвэрээр болж үйл сэргийгдэх үүсвэрээр нөхөх гэсэн юм асуудал. За эрчим хүчний хэмнэлтэд төлөвлөлт гэдэгт бол яг энэ байшин сав өөрийнхөө одоо аж ахуй нэгжийн агуулах офисоо яаж зөв төлөвлөхөөс ахуулаад эхэлж байгаа. Тэгээ энд бол нөгөө сэргийгдэх хүчний одоо нарны гэрлийг аль болох ихээр оруулах, нарны дулааныг аль болох одоо байдлага байшин объекттой шингээх. За тэгээд нараар одоо юу гэдэг нь хэрвээ нарны гэрэл хангалттай цонх төлөвлөх юм бол тэрэнд одоо нэмэлтээр тавих гэрлийн хэмжээг гэрлийн тоог, гэрлийн гэрэлтэлтэй багасгах гэх мэтчлэн бүхий л зүйл дээр эрчим хүчний хэмнэлтийг бодож төлөвлөх нь аюул чухал. Дээр нь чанартай гүйцэтгэл гэдэг нь бол маш чухал. Гүйцэтгэлээс болоод хичнээн сайн материал байсан гэсэн холбоох хэдэн угсралтай явцад гүйцэтгэлийн алдаанаас болоод одоо түрүүний тэгээд эрчим хүчний хэмнэлтийн эстимейтер буюу симуляц дээр гарсан одоо үр дүнгээ үзүүлж чадахгүй байх юм тохиолдол бас гардаг. За тэгээд хэмнэлттэй дадал зуршил гэдэг нь аюул чухал юм гэж ойлгосон. Хамгийн чухал нь эцсийн эцэд хүмүүс л хэрэгжилж байгаа учраас тэр хүмүүс өөрсдөө эрчим хүчний хэмнэлтийн дадал суух нь аюул чухал. Тэгээс үнэхээр сайн бүтээгдэхүүн. Одоо бидний чинь гаргацсан хэрэглээд юм л байдаг. Ингээд юу гэдэг юм дадалжаагүй бүтээгдэхүүн шинээр худалдаж аваад юм шинэ хөрөнгө оруулалт хийлээ гэх тэрнийхээ үе шигээ үзэж байна. Тэгэхээр хэрэглэгч бол өөрсдөө эрчим хүчний хэмнэлттэй болохоос илүү эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг ашиглаж чадах дадал суух гэдэг нь баг хүн талдаа маш чухал. Зүү зохистой ашиглах. Тогтмол үзлэг үйлчлэнэ гэдэг. Хэрэглэгчдэр гаргаж байгаа юмнууд болохоор нэг худалдаад авчаар энэ ингээд мөнх настай юм шиг ойлголт яваад байдаг. Тэгээ энэ нь бол бүтээгдэхүүний насжилтыг одоо богиносгодог. За хөрөнгөний оруулалтын өгөөжийг бууруулдаг юм байдаг. Тэгэхээр
үргэлж одоо maintenance юу засвар үйлчилгээ чеклэх тэгээ смарт хөрөмж тавьсан ч гэсэн тэрийг хянаж явах зарим талаараа бүрэн автомат байхаас илүү хагас автомат байх нь үр өгөөж өндөртэй байх кейс бас байдаг. Яг хүн бол хагас автомат учраас нөгөө эргэж тойроод байдаг. Өөр нь өөр систем дээр бид нэр хагас автоматыг солиод бүрэн автомат болсон чинь эргэж тойрохоо болоод тэн дээр гарсан одоо юу гэдэг нь хүчтлийн одоо уналтаас болдог ч юм уу эсвэл механик алдаас гарсан гэмтлийг бүрэн автомат гэж найдснаасаа болоод өөр ашиг үзэж чадаагүй шүү. Тийм кейс байдаг. Тэгэхээр ер нь бол тэр явж тэр иргэдийн өөрсдийнх нь эрчим хүчний хэмнэлтэд дадал буюу эрчим хүчний хэмнэлтийн одоо юу гэдэг нь монгол хэлээр бол одоо зоригдол гэх юм уу. Тийм зоригдолтой байх. Сэтгэл санаагаа тэрэнд одоо зориулсан байх. Тэр нэг гэж байна. Хүрээлэн буй орчиндөө эерэг нөлөө үзүүлэх гэдэг бол уул нь том лозунгоор хамгийн ихэнд байх хэрэгтэй байна. Гэхдээ бидний бодож байгаа бол эрчим хүн бол ахуйн асуудал уу, эргэн тойрныхаа асуудлыг зэгцснийхаа дараа илүү макро түвшинд рүү гарах юм байна. Тэгэхээр микро түвшинд буюу өөрийн ахуйн буюу жижиг орон зайтай өөрийнхөө эргэн тойрны хоорондоо төлөвшлийг тогтоосны дараа бол макро орчинд буюу одоо нийгэмдэж гэдэг юм. Тэрэнд бол бодиттой нөлөө нэг эд хэсэг нь болж чадах юм байна. Тэгэхээр хүрээлэн буй орчинд нөлөө үзүүлэх гэдэг нь бид нэр игээд байгалийн 6 дээр тавьсан юм байгаа. За бид нар яг нарны эрчим хүчний системийн жижиг одоо чадлын систем, upgrade, hybrid системүүдийг байгуулж ирж одоо зах зээл дээр нийлүүлж туршаад ингээд явж байна. Яг хуу upgrade, hybrid гэдэг систем бол хүмүүс одоо бараг мэддэг болсон билүү дээ. Upgrade гэдэг бол нарнаас одоо үсгсэн дулаан, цэцлэн өөрийнхөө батарейн дээр одоо хөрвүүлээд тэгээд дотоод хэрэглээндээ ашиглана. Сүлжээнд нийлүүлэхгүй. Hybrid нарны систем бол өөрсдөө үүсгэн тогоод батарейнд хадгална. Хэрэглээнээс илүү гарсныг буцаага сүлжээнд нийлүүлдэг. За Монгол улсад бол сүлжээнд нийлүүлэх боломж гарсан байгаа боловч одоохондоо одоо журмын дагуу 3 фазын 380 түвшинд нийлүүлэх гэдэг. Энэ нь бол одоо тархмал их үүсвэрийг хөгжихэд бас нөгөө талаараа чөлөө тушаа болж байгаа. Тийм учраас одоохондоо бол хамгийн их зах зээл дээр эрэлттэй ч гэдэм үү жижиг хэрэглэгчдэд нийлүүлэх боломжтой байдаг нь upgrade байгаад байгаа. Hybrid систем л явандаа нөгөө нэг фазын түвшнөөр сүлжээнд нийлүүлдэг ийм зохицуулт хийсний дараа ч юм уу эсвэл эрчим хүчний одоо сүлжээнүүдийн утас ширмэс одоо сүлжээний ачаал даах чадвар бусад зохицуулт хийгдсэний дараа бол ингээд нэлээд явах байхаа гэсэн. Одоогийн байдлаар бид нэр upgrade нь бол Монголын нөхцөлд одоо хамгийн жижиг хэрэглээгээр окей байна гэсэн хараад байгаа. Hybrid мэдээж байгаа газар байгаа. За дараагийн бүтээгдэхүүн бол дулааны насос. Энэ дулааны насостой нэлээд тулж ярих гэж бодож байна. Яа тэгэхээр дулааны насосыг хүмүүс энгийн хэрэглээнд дээр ойлголт их бага байгаад байдаг. Яа тэгэхээр агаарын дулааныг одоо heat pump гэдэг дулааны насосны тусламжтайгаар одоо дотоод дулаан болгон хувиран ашиглаж байгаа. Тэгээ дулааны их үүсвэр нь агаар өөрөө. Доошод очиод хамжуулж байгаа төхөөрөмж нь цахилгаанаа ашигладаг. Тэгэхээр COP буюу одоо coefficient of performance гэдэг одоо яг энэ манайхаар одоо ажилтны процент орчуулахаар сайн болох нь үгүй. COP-гээс хамааралтайгаар ерөнхийдөө цахилгаан халаалт ойролцоогоор нэг 11 дулааныг гаргахын тулд за одоо үүний алдагталтайгаар 11 ч юм уу цахилгааныг хэрэглэдэг бол одоо heat pump бол ойролцоогоор нэг 3 орчим 2.5-аас 3 орчим нэгж цахилгааныг хэрэглээд 10 орчим 11 дулаан ингээд ядгаруулдаг ийм болчиход байгаа. За дээр нь бол бидний туршилтаар одоо нэг хэсэг бол энэ дулааны насоос сая хөгжүүлэлт нь арай болоогүй байх үед бас 25-аас доош температурт ажилддаг байсан. Одоо бол бас 39 градус хүртэл температурт ингээд ажилддаг болсон учраас манай Монгол улсны одоо энэ эрсдэс уур амьсгалтай өвлийн нөхцөлд ч гэсэн одоо heat pump өөрийнхөө одоо үүргээ гүйцэтгэдэг болохыг бол одоо ингээд батлаад тэгээд ингээд ер нь бол хятадын mainland-ийн номер 1 яг энэ Скандинавийн орнуудад нийлүүлдэг үйлдвэрээс одоо Eco 2 Eco Cablat гэдэг юм байна. Тийм нэртэй брэнд болгон үйлдвэрлүүлж Монголд оруулж ирж хэрэглэгчдэд нийлүүлж байна. За ингээд хэрэглэхээр яах вэ гэхээр урд нь бол одоо ингээд цахилгаан халаалтаас ч юм уу цахилгаан тоогоогоор одоо hospital энэ гэдэг тэр тоогоор ингээд ажилдаг байсан одоо халаалтууд ойролцоогоор максимумда бүр 70% хэмнэлт өсөж байгаа. Тэгэхээр энэ цахилгаан хэрэглээн дээр бол төлбөр дээр халаалтаас үүссэн одоо халаалтын хэмнэлт бол үлэмж ихээр гарч байгаа. 70% хэмнээд
ирэхээр энэжлээс нөгөө тогны маань үн дахиад ингээд 30% 90% гэж учраас хөрөнгө оруулалтаа нь ойролцоогоор 2 өвлийн туршид одоо 2 дахь өвлөөс ингээд нөхөд эхлэх буюу одоо халаалтын удирдлыг 9 сар гэж тооцоод 18 дахь сараас нь нөхөд ийм тооцоогод гарч ирж байгаа. За эрчим хүчний өндөр хямралтай дулаан хэрэглээний халуун ус гэдэг. Ер нь яг хуу дахиад эрчим хүч хямралт гэдэг ярихаар ганцхан бид нэр халаалтай бодцоод халуун усаа бас тооцоолж хайчаад байдаг. Хэрэглээн дээр хэрэглээний халуун ус усанд орох гэдэг юм, аяг тав угаах гэдэг юм. Энэ бүхэн цаана одоо бойлерч гэдэг юм. Ямар нэгэн одоо эрчим хүчний их усүрээр ингээд тийжэгдээд ингээд явж байгаа. Тэгэхээр энийг бол одоо манай дээр хоёр ч янз байгаа. Нэгдүгээр дулааны ноцоос агаараа гэж байна. Тэгэхээр яг air conditioning системтэй нэлээд төстэй. Одоо гадны орчноос агаарын дулааныг цуглуулж аваад дотор орчинд хоёр төхөөрөмж байна гэсэн. Дотор төхөөрөмжөөр бол халуун агаарыг ингэ нийлүүлдэг. Нөгөөд нь агаар усны гэж байна. Тэр нь болохоор агаарын дулааныг цуглуулж аваад доторх одоо дотор сангийн одоо тосоол болон усан халаалттай системд дулаанаа нийлүүлдэг. Мэдээж дунд нь бол энийг холимгийн 2 дугаар хэлхийний холимгийн танк гэдэг халаалтын нөөцийн танк гэж авч явдаг. За дээр нь бол агаарын дулаанаас дулаанаа аваад тэгээд халуун ус үйлдвэрлэх. Халуун ус үйлдвэрлэх гэх юм уу? Халуун ус одоо үүсгэх гэх юм. За универсал танк гэж байдаг нь болохоор өвлийн нөхцөл бол халаалтан дээр ажиллаад одоо зуны нөхцөлд бол сэргийж зарчмаараа буюу одоо кондишнер ажилладаг гэх мэтлээ. За ингээд бусад бол одоо жишээ нь техникийн өрөөнд тавигддаг хаягдл дулааныг одоо техникийн өрөөний одоо моторч гэдэг юм уу, насуусч гэдэг юм уу, одоо юу гэдэг хөргөчтөөч гэдэг юм уу, тэдний ардаас үүсэж байгаа халуунуудыг цуглуулад тэр хаягдл дулааныг өөртөө шингээгээд халуун ус бэлддэг гэх мэтлэн шийдлүүдээр халуун усны шийдлүүдийг хийгээд байгаа юм чинь. За та бүдний түрүүний хэлсэн хагаалт агаарын дулааны насуус нэг иймэрхүү хэлбэртэй гадны дотн төхөөрөмж байдаг. Тэгээ агаарын дулааныг аваад тэгээ хүмүүс ингээ агаар дулаан гэдэг ярихаар хасгарациас агаараас яаж дулаан ялгах юм бэ гэдэг ингээ яриад байдаг. Тэгэхээр энэ бол яг хуу бид нэр өөрсдөө нөгөө юмыг усаар дүгнээд ч юм уу өөрсдийнхөө биеийн температурыг яг юм тооллон их болгож авч үзчихэд байгаа учраас өөрсдөөсөө хүүтэн юм хүүтэн өөрсдөөсөө дулаан гэж үзээд байгаа боловч яг энэ одоо хит памп хэрэгжилж байгаа тусгай химийн шингэнүүдийн хувьд бол жишээ нь хасах 30 хасах 70 градус төлөв шилждэг буюу хасах 80 градус өддөг учраас хасах 35 градус бол одоо тэр бүтээгдэхүүний хувьд бол жишээ нь 35 градусын дулаан гэж авч үзэж болж байгаа. Тэгэхээр 3.48 түрүүний миний хэлсэн ашиглуулгын процент одоо хэдэн градуст хэдэн хувийн одоо COP үзүүлэх вэ гэдгээс хамаарат бас 35 хүртэл ингээд ажилтдаг, хас 39 хүртэл ажилтдаг. Тэгээ энийг бол сүүлийн үед бид нэр энэ Монгол гэрт говийн бүсийн, жуулчны баазуудын тэгээд говьд бол өвөл халаалт хэрэгтэй 100 бас хөргөлт хэрэгтэй. Тэгэхээр энэ удирлаас хамааран сэлгэн ажилтдаг учраас эрчим хүчний хэмнэлтээ нэлээд өндөр өгөөд ойролцоогоор жуулчны баазууд жишээ нь яадаг байсан бэ гэхээр өвөлд зориулж цахилгаан тэн тавиад одоо ажилчдынхаа бааз дээр тэнгуүтээ зунд даруйж air conditioning хоёр төхөөрөмж хөдөлж байгаа юм. Тэгэхээр тэр хоёрын нийлбэр нь одоо манай энэ бүтээгдэхүүнээс бараг 2 дахин үнэтэй болчихж байна. Гэтэл сэлгэн ажиллаад ирэнгүү зөвхөн худалдаа хөрөнгө оруулалт дээр хэмнэлт үүсгээс гадна жишээ нь air conditioners энэ баг чадлаар ажиллаад нөгөө тэдний халаалтаас бас баг чадлаар ажиллаад COP өндөрт учраас тэнгуут өвлийн удирдлагч хэмнэлт үүсээд зуны удирдлагч хэмнэлт үүсээд тэнгуут одоо эрчим хүчний үнэ нэмэгдэж байгаа энэ үед бол жишээ нь уурхаатай ил жуулчлалын одоо камптай байгууллагуудад бол ингээд үлэмж хэмнэлт үүсгээд бидний тооцоогоор 7.8 сар мартаа ингээд өөрийнхөө бүртгэн нөх юм үний хувьд бас жоохон хямд байгаа. Тэгэхдээ Монгол гэрүүдэд бас их тавигдаж байгаа. Тэгээд чадлын хувьд бага чадлын болохоор жижиг орон зай, жишээ нь зөвгийн орон сууц, tiny house гэх мэтлийн юмуд нэлээд тохиомжтой байна. За энэ бол агаар усны. За энэ бол яг хаа чадлаас хамаарат хэдэн метр квадрат хүрэх вэ гэдэг. Энэ бол яг халаалт агаар цэцгэлтийн тооцооноос хамаарат энэ бол жишээ нь 100 орчим метр квадрат хүртэлх дулааны насоос байгаа. Тэгэхээр яг хаа бид хүүтэн болоод ирэхээр энэ дээр юу үүсдэг вэ гэхээр агаарын маш их хэмжээний үлэмж хэмжээний агаараас дулаан авах гэдэг. Тэгэхээр гаднаас цуглуулах хэмжээ ихсдэг учраас энэ одоо сенс маань их хэмжээгээр одоо яг хурдан RPM юу эргэлтийн 1 минут нэргэлт нь өсөд тэгээд олон хэмжээний одоо агаарыг илрүүлээд тэндээсээ дулаанаас олж авдаг юм учиртай. За энэ бол ингээд арай том чадлынхан байна. За энэ бол холимгийн танк нь яг
Ингээд хүүтэнд ажиллаад тэгэхээр цан үүсдэг, цангаа буцааж өөрөө одоо ухаалаг системээр цангаа ундраад бусаж ажиллаад ингээд сэлгийн ажилладаг. Бүх одоо хадгалт агаар сэлгэлт усны температур бүх юм бол гар утасны аппликейшн дээрээс хянжуулдаг. Тогныхоо хэрэглээг бас хянжуулдаг. Тэгэхээр хэдэн киловатт зарцуулсан бэ? Сарын хугацаанд, жилийн хугацаанд, сүүлийн 3 жилд ч гэдэг юм статистикуудыг харж болдог. За хэрвээ хүчтэй уналт гэдэг юм уу ямар нэгэн байдлаар одоо алдаа заасан тохиолдолд хэдэн цагаас хэдэн цагийн хооронд хүчтэй уналтын алдаа заасан бэ гэдгээ бас энэ storage бүх юм дээрээс хянж болдог учраас одоо юу гэдэг юм байнгын байдгүй эсвэл ажлын цагаар л өндөр халаалттай байгаад шөнийн цагт бол тийм өндөр халаалттай байх шаардлагагүй ч гэдэг юм уу. Ийм нөгөө одоо режим гэх юм да. Цагийн горим тохируулж болдог. Тэрийгээ бас хянж болдог. Давхар одоо technical group-аас хянуулж болдог. Тэрийгээр бас авалтай. За энэ бол яг хөө ингээд жишээ нь энэ энэ бол их сонирхолтой галтгооны өрөө өндөрт хөргөчтэй ойролцоос айцтай. Тэгээ галтгооны өрөө өндөрт ингээд тавиад хэрэглэхээр ямар давуу тал үүсдэг вэ гэхээр бид нар ингээд хоол унд хийхээр ингээд хаягдл дулаан их хэмжээр гардаг шүү дээ. Одоо хоол буцалгаад ч юм уу. Тэр хаягдл дулааныг бол ингээд соруулж аваад тэрүүгээр халуун ус үлдүүлээд байдаг. Тэгээд тэр халуун усыг бол буцаагаад ашигладаг. Тэгэхээр энэ нөгөө сүүлийн үед WHR гэдэг ааш waste heat recovery гэдэг юм уу. Хаягдл дулааныг ашиглах. Тэгээд энэ бол хаягдл дулаан ашиглах. Эсвэл одоо жишээ нь орон сууц центрт бол яг бид нар туршиж үзэх юм зөвхөн миний бодож байгаа бодол байгаа да. Жишээ нь орцуул тийм дулаахан байх шаардлагагүй. Орчны дээр илүүдэл дулааныг бид нар халуун ус нөөцлөгтөө авч ашиглах юм уу. Эсвэл одоо зуны нөхцөлд их халддаг тийм одоо хийцлүүд байна шүү дээ. Одоо зөвгөн суц мөч. Эдгээр бол тэр өдөр ингээд нараар орж иж байгаа тэр халууныг ингээд усуулгаад халуун усуулгаад ингээд нөөцлөд байдаг. Тэгээ буцаад хэрэглээндээ ашиглаад байдаг. Энэ нь бол одоо Европ ч юм уу бусад одоо орнуудад бол энэ пүүлний хит памп нэлээд хөгжсөн. Пүүл бол тодорхой хэмжээнд одоо 28 градус ч юм уу тийм дулаан байх хэрэгтэй. Одоо тасалгааны температур нь 19 гарч байт юм. Тэгэхээр 7-8 градусын нэг юм шаардлага үүсэж байдаг. Тэрийг бол одоо ингээд агарын дулаанаар ингээд халаач гэрчим учраас их юм л дээ. Тэгээ Монголд болж ирсэн бас амжилтгүй жишээг ярихад цахилгаанаар халаана гэдэг одоо Дугаар аймгийн гэх юм бэ нэрийн төлөвлөгөө аймгийн тусан бассейн ашиглалтанд орж байгаа байхгүй. 11 сард 10 сард ашиглалтанд ороод ингээд 4 сард хаалга буцаад байж байгаа байхгүй. Тэгээ яасан бэ гэхээр усаа халаах процесс маань маш их чимчний зардалтай байсан. Гэтэл тэнд хичээлэгчдийн одоо төлбөрөөр тэр одоо кастод хэлэхгүй. Усын төсвөөс гаргаад одоо юу гэх юм усан бассейн барьждаг. Тэрний одоо хэдэн тонч байдгийн усыг куб усыг халаалтын зардлыг нь цахилгаан халаалтаар шийдснээс болоод одоо үйл ажиллагаа running cost даахгүй байдлаар тэгээ хаагдж байгаа. Хаагдаад одоо 4-5 жил ингээд одоо юу гэдэг төсвийн хөрөнгө оруулалт үгүй ашиггүй болсон жишээ хүртэл байдаг. Тэгэхээр ялангуяа тийм аймагуд ч гэдэг байж байгаа бол тэр одоо бассейныхаа усыг халаах тэр юугаа жишээ нэг хит памп руу шилжүүлэхэд л тэр ингээд одоо урсгал зардал үндсэндээ 70 орчим хүртэл гол хэмнэх 10 сая төлдөг байсан бол 3 сая болчихсон. За тэгээд бид нэр 70 хүртэл хуваар бууруулна гэдгээс аялсан. 3 дахин бараг дээдлэн 4 дахин байна. Одоо байгаль орчинд ээлжтэй одоо тусгай шингэн дотроос одоо хэдийгээр хасагт нам температурд ажилладаг ч гэсэн одоо R410H гэдэг юм уу R32 ч гэдэг юм уу буцаад нөгөө тусгай шингэн маань өөрөө CO2 ч гэдэг юм уу байгальд гарахаараа хор багт хөнөөл багтаа байх байгальд ээлтэй гэж хэлэхээ жоох мудлаад юм шиг санагдаад байгальд түрэмгий биш гэж би хэлмээр санагдаад байдаг. Тийм технологи байгаа. Тэгээд агаар хуурай шууд шалтгаадгүй нам температурт халддаг учраас тэгээ Европ стандартын хангасан тэгээ бус нөө Евро стандартын энержи гэдэг левелтэй юм байгаа. Тэгээ тусгай хугацаагаар яадаг. Мэдээж ногоон зээлийн шаардлага хангдаг. Одоо гайлын татвараас чөлөөлөгддөг. Бас байгаль орчны яамны одоо хүүгийн татвартай зээлийн шаардлагыг хангдаг юм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд Монголд бол яг энэ халаалтын шийдлийн өнөд бол жоохон шинэвтер талтай цөөхөн 2-3 компани оруулж ирдэг. Тэгэхээр зах зээл дээр бол танигдалт их багтаа байдаг боловч үр ашигын хувьд бол өндөр өгөөжтэй ийм халаалт халуус тэгээд эрчим хүчний шийдэл байна. За ингээ яг бидний хэмжээгээр ингээ ойлгомжтой байх үднээс ингээд 2 давхар хаус болны 200 м², 100 м² бол ийм жижиг юм өөр жижигхэн одоо 50 м²-тай бол ийм шүү гэдэг ингээд
явсан. Яг манай дээр их харилцаж байгаа хүмүүсийг ингээ харахаар хамгийн их сонирхдаг хүмүүс нь нэг юм ажлын байранд их асуудаг. Манай засварын газар нэг юм 400 м квадрат юм, манай цех юм, манай ажлуудаг одоо юу гэдэг супермаркет маань ийм ч гэх юм. Тэгэхээр яг гоо иймэрхүү хэрэглээ схемийн зургуудыг ингээд харуулах нь ингээд нөгөө хүмүүст яаж ойлгомжтой байх вэ гэдгээс тэгээд энэ дээр яг очоод тийм шоурум дээр үзээд туршиж асуултдаг тийм байдлаар хийгээ явж саяны хэлсэн ч жишээ галтгооны нөгөө нэг хиншүү хаягч шүү дээ тийм талаар хаягдл дулаан байгуулж буцаад нөгөөдхийгөө одоо дулааны их үсэг болгоод ашиглангууд эдгээр бид нар хиншүүгээ ингээд хиншүү чинь одоо юу гэдэг 150-аас 200 хэдэн градустай ингээд халуун агаарыг хаягдчихж байгаа. Тэндээс буцаагаад бид нэр ингээд халуун усныхаа дулааны их үсвийг татаад авчдаг. Тэнгүүт ингээд халуун усаа халаах гэж заавал бойлоор ажиллах шаардлагагүй. Хоол унд хийгдэж байгаа өглөөний цаа өдрийн 3 хоолнд үүсэж байгаа халуунаа буцаагаад ингээд халуун усны их үсэг болгоод ажиллаж. Тэрүүний softgrade hybrid систем бол энэ ингээд ойлгомжтой. Өгөх хаа дүрмэг захын хөгжөлттэй гэсэн. За иймэрхүү байдалтай байна да. Хуудсан уучлаарай. Зүгээр шүү дээ. За танилцалтай мэдээлэл өгсөн баярлалаа. Надад нэг тодруулах хэдэн зүйл байна хаа. Эхийн нийт эрчим хүчний хэрэглээний 75% дулааны эрчим хүч. Хэрэглээний үйлдвэрлэлийн. Тэгээ 25% цахилгааны эрчим хүч. За ингээд өнөөдрийн байдлаараа ингээд явах юм бол цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл ер нь бол өнөөдрийн энэ хөгжлөөр хурдан хадгалж чадах юм бол net zero буюу одоо цэвэр эрчим хүчийг шилжиж чадах юм байна. Гэвч шилжиж чадахгүй байгаа хэсэг маань дулааны эрчим хүчний үйлдвэрлэл очоод байгаа. Халаалт. Одоо халаалт хэрэглэж байгаа. Энэ дээр хит памп буюу одоо дулааны насос маань өөрөө бол цоошин технологи биш. 70 оноос хойш айл өрхөд нэлээд явж исэн, нэлээд хэрэглэгдэж исэн. Гол нь ямар асуудал байсан бэ гэхээр температурын асуудал байсан бидний хувьд те. Манайх бол нэлээд доошоо температур ордог учраас энэ нь саяны хэлдэг шингэнүүд маань одоо тийм бага температурт байдаг хөгжлөө дээр нь бид нар нөгөө худалдаа авах чадварт маань нийцэх хэмжээнд хүрэх ийм хоёр барьер байсан. Тэрнийг ингээд даваад манай зах зээл нэвтэж байгаа баяртай. Түрүүний нэг тодруулах хүмүүсийн тодруулах миний тодруулах тань хоёр зүйл үү. Нэгдүгээрх нь бид нар халаалт ярьж байгаа учраас байшингийн өөрийнх нь эрчим хүчний ашиг буюу одоо өөрөө дулаалах сайн байх ёстой. Хичнээн мундаг технологи юу ч авчираад одоо ингээ халаахад өөрөө байшин маань дулаан алдагдaltaй бол энэ маань нэмэр байхгүй одоо гадаагаар халааж байгаатай адилхан. Хоёрдугаарт нэг тодруулах зүйл маань ашиглуулын коэффициент буюу COP гэдэг байгаа. Тэгээ энэ маань хэдэн градуст түрүүн нэг хүснэгт байсан. Тэгээ хасах 12 дээр агаар нь 2.3 дахин тэгээ хасах 30 дээр ч юм уу одоо нэгэн баг градустай ашиглуулын коэффициент хэд байгаа вэ гэдэг хүмүүст ойлгуулсан. Энэ юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр 1 киловатт цахилгааны эрчим хүчийг одоо 4 тэр одоо нэг коэффициент яриад байгаа шүү дээ. Тэр коэффициентийн дулааны эрчим хүч болгож хоригдж байгаа гэсэн энэ үзүүлэлт гэж ойлгоод байгаа. Тэрийг нэг тодруулаад өгчихлээ. Яг энэ маань ойлгомжтой хэлбэл ер нь бол хөрөгчний зарчим гэдэг чинь хөрөгчөнд бид нар ингээд юм хийлээ. Хөрөгчөнд бол одоо юу гэдэг юм халуун юм хийх байгаа шүү дээ. Тэгэхээр нэг 5 градустай мах хийлээ гэж боддог. Махны градусыг нь бол одоо бирон шингэн ба тодорхой шингэнээр аваад хөрөгчний агтал руу дулаан болгоод ингээд тэр хаягдл дулааныг хайлж байгаа. Яг тэрнтэй адилхан бүтэн агаараас агаарыг одоо агаарын температураас хамаарат мэдээж гадна агаарын температур 10 градус байвал цөөнгүй одоо 100 куб байлаа гэж бодоод 40-30 болоод ирэх юм бол тэрнээс үлэмж олон дахин одоо агаарыг нэвтрүүлгээр авч иж радиаторын дээрээ дулааныг шингээж авч байгаа. Тэгээд ирэхээр яг түрүүний хэлсэн шиг тодорхой градусуудад ашиглуулын коэффициент бол ховшинтгай байна. Тэгээд хамгийн багадаа буюу одоо 39-49 байгаа 1.9 хүртэл болж байгаа. Тохиромжтой нь бол одоо хамгийн тохиромжтой нь бол одоо халаалтын ихэнх үеийн үйлдэлүүд бол бас 10 ч юм уу 5 градус хүртэл бол 3.3 хамгийн өндөр цэвэр үзүүлнэ. Гэхдээ энэ нь бол ямар очтой вэ? Манай агаарын температур ч гэсэн ингээд үйл болох тусам ингээд намсаал тэгээд буцаар хавлуу ингээд өсөж байгаа. Энийг дагаад манай ашиглуулын коэффициент бас ингээд унаад өсөж байгаа. Тэр чинь ингээд номинал ингээд байгаад болчихгоо ойролцоогоор нэг 70 хүртэл үеийн хэмнэлт үзүүлж байгаа нь бол одоо хавар намын удиралтай.
Боловч яг эд хүүтэн буюу 1-2 сард бол ашиглуулын коэффициент 2-оос ихэхгүй болж байна. Тэгээд яг тотал утгаараа ингээд дундчлаад ингээд аваад үзэх юм бол барилцаа нэг 220 мэдээж байна. Ямар ч байсан өмнөх одоо багаар бодоход дээдлэн 70% хэмжээнд төлсөн. Өмнөх нөгөө захиргааны халаалтаас бол барилцаа нь 2 дахин бага. Орчин үеийн юу дунджаач гэх юм дунджаа үсгээд явна. Дээр нь нэмэлтээр яг бид нар чинь халаалтаар тавьчаал дахиад халуун усны бойлгоор тавиад ингээд хүчит төхөөрөмжүүд гэж ярьдаг шүү дээ барилгатаар хэсгээ яваад байдаг. Тэр хүчит төхөөрөмжүүдийн одоо юмнуудыг нэг юмд ингээд нэгтгэж байгаагаар байна. Окей. За баярлалаа. Яг нөгөө цаад бас утга учир технологи талаас тайлбарлаад явахаар те нэлээ Нэг юм биш хэлчихэд. Аа. Энэ жилээс Tesla-гийн машинууд хит пампаар ажилладаг болж байна. Оо за. Тийм хит пампаар нөгөө одоо машин чинь нөгөө пар гэдэг шүү дээ. Тэгэхээр яг хит пампын систем одоо машин хит памптай болж дулааны систем болж эхэлж байна. Тэгэхээр яг юм хойд Европт одоо хэрэглэгдэх машинууд зориулсан. Дулаан газраас сэргээр авах. Дулаанаас тийм сэргээр дулаанаа гарч байна. Тэгэхээр яг өмнөх одоо үеийн машины парны системээс илүү ашиглуулын коэффициент өндөртэй учраас дулааны нөхцөлс маань нэлээд сайн хөгжөөд тэгээд жишээ нь Tesla-гийн машин та метр бол одоо хит памп шийдэж байгаа. За ямар ч лээс өнөөдрийн бас зочд маань мэдээж хэрэг та бүхэнд одоо дэлхийд даяараа ногоон шилжилт хийж байгаа, доктортой хөгжрөөр чиглэж байгаа бодлого төлөвлөгөөгөө гаргацсан тий тал талаас ажиллаж байгаа энэ үед яг яаж вэ гэдэг дээр ямар арга шийдэл байгаа юм бэ гэдэг дээр тодорхой бас мэдээллүүдийг өгч байна. Тэгэхээр мэдээж хэрэг манай захимаар оролцож байгаа харилцагчид маань сонирхож оролцож байгаа мэдээлэл авч байгаа хүмүүс маань бол за ямар ч лээсэн нэгдүгээрт бол бизнесийн хувьд илүү ногоон болох нь биднэрт хөгжлийн чиг хандлагатайгаа нийцж гин байгаль орчиндөө ээлтэй болж гин илүү хариуцлагатай болж гин нөгөө талаараа яг бас тодорхой хэмжээний санхүүжилтийн эргээд одоо өгөх үр өгөөж хугацаа бол богино гин гэдэг ерөнхий мэдээллүүдээ аваад за тэгвэл бид нар дараагийн ээлжинд магадгүй өөрсдийнхөө бизнестэй илүү ногоон одоо санхүүжилтийг бий болгоход те ямар гарц гаргалгаа байгаа юм бэ гэдэг дээр сонирхож байгаа гэж ойлгож байгаа. Ялангуяа өнөөдөр Худалдаа авалгын банкны зүгээс бас энэ захим хилцүүлгийг голчлон зохион байгуулж байгаа учраас тэгэхээр дараагийн манай одоо ихтгэл танилцуулга тавих хүмүүс маань бол яг ногоон санхүүжилтийн албанаас Худалдаа авалгын банкны ахлах мэрэгчлэн оном маань бол танилцуулга хийн. Тэгээд гол цохиог өршөөдөг хөө. Хоёр баярлалаа. За би тэгээд танилцуулгаагаар за тэгээд мөн оролцож байгаа хүмүүстээ дахин та бүхэндээ сануулхад танилцуулгын үеэр шууд тодруулах зүйл ах юм бол чатанда бичээд яваарай. Бид нар оноо ахлах мэргэжилтэнгийн тавих танилцуулгын дараагаар шууд дундаа саяны экспертүүдтэйгээ хамтдаа нээлттэй хилцүүлэг бас хэсэг хугацаанд өрнүүлэх байгаа. За сайн байцгаана уу. Юуны төрөнд мэдээж одоо эрчим хүчний үр ашгийг хэрхэн бий болгох талаар үн цэнтэй мэдлэг хуваалцсан бэлтгэн одоо зочид бэлтгэгчтэй маш их баярлалаа. За тэгээд мөн манай сурагч багш одоо нэгтгэл зөвлөхийн маань яг саяны хэлдгээр эдгээр үр ашгийг одоо бий болгоход мэдээж санхүүжилтийн асуудал одоо нэг шаардлагатайгаар яригдах одоо хэрэгцээтэй байдаг. За тэгээд өмнө нь бас дурдсанчлан ерөөхдөө яг эрчим хүчний үн тариф одоогоор өсгөөд явж байгаа. Тэгэхээр энэ нь угаасаа тодорхой болсон учраас эрчим хүчний хяналттай шийдлүүдийг та бүгд маань бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээрээ илүү одоо зардлаа хэмнэх боломжтой байгаа. Үүнээс гадна за Худалдаа авалгын банк нь өөрсдөө харилцагч нартай болон одоо шинэ харилцагч нартай ч гэсэн зориулаад за энэ чиглэлээр ямар одоо санхүүжилтийн боломж бололцоо байгаа вэ гэдэг дээр танилцуулга тавих гээд одоо бэлэн болсон байна. За банк нь энэ дэлгэцэн жоохон багсах чи би. За банк нь 2050 он гингүүд net zero банк буюу одоо нүүрс хөлөмжийн алгарлын одоо тэг болгох ийм зорилттой явж байгаа. За ингэснээрээ бид нэр яг ямар зорилтыг тавиад байна гэхээр өөрсдийнхөө ногоон зэлийн багцыг илүү одоо өсгөх чиглэлд анхаарал хандуулж байгаа. За үүний хүрээнд 2030 он гэхэд 2 тэрбум $2 хүртэлх санхүүжилтийг бид нэр тогтмол санхүүжилтийн чиглэлээр олгоно гэсэн урт хугацааны зорилготой явж байна. За 2025 оноос эхлээд бид нэр одоо олон улстай
хүлээн зөвшөөрөгдсөн. За энэ болохоор өмнө жилийн 6 сард ерөнхийдөө ISSB board гээд олон улсын зөвлөхөөрөө одоо хүлээн зөвшөөрөгдсөн IFRS S1 болон S2 гэсэн стандартуудыг нэвтрүүлнэ гэсэн. За энэ яг ямар учиртай стандартууд вэ гэхээр за өөрсдийнхөө зээлийн багц доторх уурамсгалын өөрчлөлтийн нөлөөлөлт одоо хэр их үр дүнхий байна гэсэн зээлүүд дээр ерөөхдөө үнэлгээ хийгээд тооцоол гаргаад тэгээ цаашдаа энэ дээрээ бид нэр бүтгэгжүүлээд цаашдынхаа зээлүүдийн судалгаан дээрээ бас энэ одоо assessment буюу үнэлгээ хийгээд үнийгээ бас нэвтрүүлээд одоо илүү урамсгалын өөрчлөлтөд одоо урамсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах болон энэ нөлөөлөл тасан зохицох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. За тэгээд 2020 онд бид нэр урамсгалын ногоон сангийн итгэмжлсэн байгууллага болсноороо бас нэлээд том ажлыг бол яг хийсэн байгаа. За энэ яг ямар учиртай юу гэсэн үг вэ гэхээр бид нэр за тухайн сангаас нийт 250 сая $2 хүртэлх санхүүжүүлэлтийг за нэг одоо урамсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах болон тасан зохицох чиглэлийн төсөл хөтөлбөр дээр за урамсгалын ногоон сан болон бусад олон улсын ногоон сан одоо хөгжлийн байгууллагууд, банк санхүүгийн байгууллагуудаас хамтын санхүүжүүлэлтийн хүрээнд татах эрхийг өөрсөндөө олгосон байгаа гэсэн үг. За магадгүй та бүгдийн бас зарим нь мэдж байгаачлаа энэхүү итгэмжлэлийг Монгол улстай хамгийн ихэнд Хас банк бас тавьсан байдаг. За Хас банк болон TDB хоёрын итгэмжлэлийн ялгаа нь юугаараа одоо гарах вэ гэхээр за манай TDB болохоор илүү corporate bank гэдэг утгаараа $250 сая хүртэл medium size-аар батлуулсан байгаа. За Хас банкны хувьд болохоор SME руу илүү чиглэсэн банк гэдэг утгаараа $50 сая хүртэлх санхүүжүүлэлтийн эрхтэй явдаг. За Хөдөлгөөн ажлын банк нь Нүбээс батлагдсан 17 доктортой хөгжлийн зорилтуудын дунд 4 зорилтыг илүү дэлгүү авч үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ гэсэн зорилттой бас явдаг. За үүнд чанартай боловсролыг дэмжих, гендер эрхтгч байдлыг хангах, за эдийн засгийн хөгжлөлтийг дэмжих болон урамсгалын өөрчлөлтийг сааруулах гэсэн чиглэлүүдийг бид нэр авч үзэж байна. За үүнийхээ хүрээнд дараах зээлийн бүтээгдэхүүнүүдийг бид нэр харилцагчтай одоогоор санал болгож байна. За эдгээр маань болохоор бүгд доктортой санхүүжлийн чиглэлээр бүтээгдэхүүнүүд гэдэг утгаараа хөнгөлөлтөө нөхцөлтөөр олгож байгаа. За үүнд бизнесийн ногоон зээл, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл, за ногоон зээлийн шугам бас байна. Үүнд ногоон кредит болон ногоон баталгаа орж байгаа. Зээлийн баталгааны даалттай бизнесийн ногоон зээлийг бид 2 жилийн өмнө зээлийн баталгааны даалттай хамтран зах зээл дээр нэвтрүүлсэн байгаа. За мөн иргэд рүүгээ чиглэсэн бас хэрэглээний ногоон зээлийг одоогоор санал болгоод байна. За бизнесийн яг ногоон зээлийн хувьд за хэдүүлэнгийн өмнө нь манай зочин элтгэгчүүд маань ярьсан одоо эрчим хүчний хэмнэлттэй үр ашгийг бий болгох чиглэлээр бид нар бизнесийн ногоон зээлээс олгож байгаа. За энэ чиглэлээр бид нар одоо яаж ногоон зээлийнхаа шалгуур үзүүлэлтийг яг энэ салбарт энэ чиглэлээрээ олгож байна гэхээр бид нар өөрсдөө 2021 онд баталсан доктортой санхүүжилтийн хүрээнийхээ ногоон зээлийн ангиллуудын шалгуур үзүүлэлтийг баримталж явдаг. За ногоон зээлийн ангиллуудад нийт 7 ангиллаас багтдаг. Сэргээг эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, цэвэр тээвэр, бохирд багтаа эрчим хүчний үйлдвэр, за үйлдвэрлэл, доктортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой ба биологийн төрөлзөл, ногоон барилга, доктортой ус ба хог аялал гэсэн 7 ангилалд багтж байгаа. За мөн нийгмийн шинж чанартай зээлийн ангиллуудаас орж байгаа орлогод нийцсэн дэд бүтээц орлогод нийцсэн орон сууцны чухал үйлчлэлийн үр дүнжийг нэмэгдүүлэх болон жидүүрүү чиглэсэн бас одоо үйл ажиллагаа бид нэр дэмжиж байгаа. Үүнд манай эмэгтэй зээлээс орж байгаа. За яг сэдвийнхээ хүрээнд болохоор эрчим хүчний хэмнэлтийг үр ашгийг бий болгох, за мөн сэргээг эрчим хүч ашиглах гэсэн үйл ажиллагаа явуулахаар зорьсон харилцагчид маань манайхаас зээл хүсээд ороод ирэх юм бол за бид нар өөрсдийнхөө ногоон зээлийнхээ ангиллын сэргээг эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлт гэсэн ангиллуудын шалгуур үзүүлэлтийн дагуу зээл одоо олгох бүрэн боломжтой гэсэн үг. За яг энэ ангиллууд дээрээ яг дэлгэрэнгүй бид нар бас одоо та бүгдтэй танилцуулаад ямар чиглэлээр үйл ажиллагаануудыг бас үүндээ оруулаад явж байна гэж танилцуулахад за сэргээг эрчим хүчний хувьд за нарны цахилгаан үүсгүүр одоо үүсгүүртэй одоо бага орын усан цахилгаан станц байж болж байна. За нарны цахилгаан үүсгүүрийн түрүүн өмнө нь ярьж ирсэн тийм бодлого захирлын нарны панелууд байж болж байна. Магадгүй одоо заавал нөгөө томоохон байгууллагууд станц барина гэхээсээ илүүтэйгээр өөрсдийнхөө офисны барилга гэдэг ч юм уу үйлдвэрийн барилга тийм дээр нь мэдээж одоо нөгөө ЭСКО буюу мэргэжлийн байгууллагын зөвлөх үйлчилгээг аваад тооцоол хийлгүүлээ. За дээр нь үнэхээр нарны панелууд суурилах боломжтой байна уу үгүйгээ тооцоод нарны панел авах зорилготойгоор зээлийн өсөлт ороод ирэх юм бол бид нар энэ чиглэлээр зээл олох боломжтой гэсэн. За үүнд бас зөвхөн нар гэхгүй мэдээж одоо салхи ус бас ороо явчихж байгаа. За
тохир багтаа эрчим хүч хийж явж байгаа. Үүнд бас яг хэдүүлэнгийн өнөөдрийн ярьж байгаа сэдвийн хүрээнд бас зээлийн шалгуур үзүүлэлт маань бас багтж гэнэ гэж үзэж байна. За хог хэлээс эрчим хүч үйлдвэрлэх тий. За мөн хаягдал эрчим хүчийг дахин боловсруулах, үүнээс агаараас авч байгаа тэр эрчим хүчийг буцаад дулаан болгож ялгаруулах гээд манай хоёр дахь зочин хэлбэгчийн маань бас ярьсны дагуу эдгээр бүтээгдэхүүнүүд маань за эд нь болохоор иргэдрүүч чиглэсэн байж олон эсвэл байгууллага маань ч гэсэн өөрсөндөө авч иж болно шүү дээ. Яг энэ чиглэлээр бүтээгдэхүүн маань бас манай тохирол бохтой эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлт гэсэн ангиллын дагуу бизнесийн ногоон зээл байна уу эсвэл сегментээсээ хамаарат иргэдийн ногоон зээл бүрэн хамрагдах боломжтой байна. За эрчим хүчний хэмнэлт гэсэн яг сэдвийн дагуу бол бид нар яг ямар чиглэлээр бас зээл олгож байна гэхээр эрчим хүчний хэмнэлтийг бий болгох тоног хөрөмж худалдаа авах технологи технологи шинжилээд үүнийг нэвтрүүлэх за мөн эрчим хүчний хэмнэлтэд дулаалгахыг эрчим хүчний хэмнэлтийг бий болгох барилгын дулаалга за эсвэл үйлдвэрийн дулаалга за эсвэл иргэд байвал хувийн арны орон сууцын дулаалга за эсвэл бас нөгөө эрчим хүчний хэмнэлтэд орон сууцуд айгүйх баригдаж байгаа барилгын салбарт за тэгэхээр үүнд мэдээж түрүү манай төлөвлөлтөөр мэргэжилтэн маань бас ярьсны дагуу аудитор маань заавал байх шаардлагатай. За яг барилгын хувьд бол бид нэр шалгуур үзүүлэлт маань юу гэдэг вэ гэхээр заавал эрчим хүчний зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн зөвшөөрлөө авсан эрх бүхий эрчим хүчний аудитор маань гэрчлэгээ гаргадаг. За эрчим хүчний хэмнэлттэй гэсэн бий байна уу? Эсвэл A-1 A2 гэсэн ангиллын дагуу эрчим хүчний хэмнэлттэй гэдгээ баталсан зураг төслийн үеэс ер нь бол эхэлдэг. За тэр үеэсээ гэрчлэгээ авчаад банкнд ирүүлээ. За тэр нь бидний шалгуур үзүүлэлтээр нөгөө суурь үзүүлэлтээс харьцуулахад 20% эрчим хүчний хэмнэлтийг бий болгосон байх гэсэн шалгуур үзүүлэлтийг тавьж өгдөг. За түүндээ хүрчих юм бол бид нэр эрчим хүчний хэмнэлтэд барилга барих за эсвэл байгаа барилгаа бас сэргээн засварлах гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу зээлээ олгох бүрэн боломжтой. За яг барилгын хувьд хэлдэг. За үйлдвэр дээрээ магадгүй та эрчим хүчний хэмнэлтэд тоног хөрөмж худалдаж авч ийн үү эсвэл дулаалга хийлгэх гээд зээл хүсгээд ороод ирэх юм бол мөн бас энэ ангиллын дагуу зээл олох бүрэн боломжтой байна. За мөн иргэдрүүгөө чиглэсэн түрүүний бас нөгөө ярьж ирсэн нөгөө лейблүүд байсан шүү дээ тий. Ер нь бол олон улстай ч гэсэн бас энэ чиглэлээр нэлээд ихэнхүү анхаарал өгж байгаа. Хэд хэдэн Европын холбооны улсаас за жишээлбэл батлагдсан хэд хэдэн green label-ууд аль хэдийнэ ингээд бараа бүтээгдэхүүнүүдээр тавигдаад үүн дээр ингээд зах зээл нь нэлээд хөгжсөн явж байгаа. Тэгэхээр та гадаадаас импортоор эрчим хүчний хэмнэлтэд тоног хөрөмж юм уу за эсвэл хүн байвал бараа материал бараа бүтээгдэхүүн авах за хөрөгч гэдэг ч юм уу авах гад байвал магадгүй илүү эрчим хүчний хэмнэлттэй гэдэг ангиллын дагуу авчих юм бол манай энэ иргэд бол иргэн хувь хүн бол иргэдийн ногоон зээл эрчим хүчний хэмнэлттэй ангиллын дагуу за байгууллага байх юм бол эрчим хүчний хэмнэлт гэсэн ангиллын дагуу бизнесийн ногоон зээлийг бүрэн авах шалгуур үзүүлэлтээр хангалттай байхаар байна. За би тэгээд ерөөхдөө хэдүүлгийн сэдвийн хүрээнд бол эсрэг эрчим хүч за тохирол бохтой эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлт гэсэн эдгээр үзүүлэлтүүд маань илүү тохиромжтой байгаа тул би илүү дэлгэрэнгүй ярьлаа. За бусдын бол ерөнхийдөө яг дуртаад явчих. Нэг нуршихгүйгээр за ногоон барилгын хүрээнд бид нэр илүү олон улстай сертификат авсан эсвэл сертификат авах гад явж байгаа гэрээ хэлцээрээ зурцсан явж байгаа харилцагч нартай илүү энэ чиглэлээр зээлээ олгодог. Олон улсын сертификат, лид гэх мэтчтэй ногоон барилгын сертификатууд бол байдаг. За доктортой ус ба хог хаягдал дээр бид нэр ус дахин боловсруулж саарал усыг ашиглах. За хог хаягдал дээр мөн цуглуулах, дахин боловсруулах гэх мэтчлэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай энэ ангиллаараа зээлээ олгодог. За доктортой хөдөө аж ахуй дээр мэдээж доктортой мал аж ахуй болон газар тариалал ой гэсэн 3 ангилалтай байдаг. За мал аж ахуй дээр бэлчээрийн доктортой менежментийг сайжруулах, газар тариалан дээр хөрсний дороодлыг багасгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай бид нар бас мөн ойн хувьд болохоор ой менежментийн хувьд мод тарих гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа харилцагч нартай зориулсан зээлийг бас яг энэ ангиллын дагуу бүрэн олгох боломжтой байна. За сүүлийн ангил маань цэвэр тээвэр гэж явж байгаа. За үүн цалхан автомашин болон дэд бүтцийг бас шийдэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаа бид нэр зээлээ олгох бүрэн боломжтой байгаа. За одоогийн бизнесийн ногоон зээлийн бидний манайхаас тавьж байгаа нөхцөл нь зээлийн хэмжээ бол төслөөс хамаарч тогтоогдсон. За зээлийн хүнд жилийн 14.4-өөс 16.8%
төгрөгөөр одоо нөхцөлтэй явж байна. Зээлийн хугацаа 5 жил хүртэлх хугацаатай байж болно. Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 1-2 жил хүртэлх хугацаатай байж болно. За гол шалгуур үзүүлэлт нь миний сая өмнө нь ярьсан төлөвтэй санхүүжилтийн хүрээний аль нэг ангиллын шалгуур үзүүлэлтийг та хангацсан байх тохиолдолд манай зээлд бол хамрагдах бүрэн боломжтой гэсэн үг. За бизнесийн ногоон зээлээс гадна за мэдээж одоо нөгөө байгууллагуудын эргэлтийн хөрөнгөд илүү тохирсон бас зээлийн бүтээгдэхүүнүүдийг бид нэр харилцагч нартай бас санал болгоо яваад байна. За үүнд болохоор бизнесийн ногоон зээлийн ерөөдөө эрх гэж одоо танигдсан байдаг. Үүнд одоо шугамын зээл болон аккредитив баталгаа гэж байгаа. За шугамын зээл нь мэдээж одоо харилцагч хэрвээ зээл болон шугамын зээл нь одоо юугаар ялгаатай гэхээр мэдээж товч дуртахад зээлийг та одоо бүтэн дүнгээр батлуулчаад шууд авах шугамын зээл нь бүтэн дүнгээр батлуулчаад яг одоо бараа таваар татан авах үедээ шаардлагатай гэх үедээ эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх үедээ гэх юм уу авчаад тэгээ буцаа хийхэд бол хүн болохоор зөвхөн авснаас одоо хойш тооцогдох гэдэг утгаараа эргэлтийн хөрөнгөний санхүүжилт илүү тохиромжтой гэж үздэг. За үүний одоо нөхцөл нь болохоор зээл бизнесийн ногоон зээлтэй бол адилхан байгаа. Зээлийн хүүн 14.4-өөс 16.8 жилийн одоо төгрөгөөр үеийнхүүтэй. За зээлийн хугацаа нь 5 жил хүртэлх хугацаатай. Шалгуур үзүүлэлт нь мөн манай төлөвтэй санхүүжилтийн хүрээний ногоон зээлийн ангиллуудын шалгуур үзүүлэлтийг хангах гэсэн байгаа. За ногоон аккредитив баталгааны хувьд үүн дээр илүү одоо та хэрэг гаднаас бараад одоо татан авалт за тоног төхөөрөмж орчим хүчний нэмэлтээр тоног төхөөрөмж татан авахад за тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа талын банктай бид нэр гэрээ хэлцээр хийгээд за нэг бол одоо аккредитийн хувьд болохоор тухайн төлбөрийг одоо барааны зөвхөн тухайн одоо татгаж байгаа барааныхаа төлбөрийг бид нэр батлан дааж байгаа одоо хэлбэр байгаа. За баталгааны хувьд болохоор та одоо тухайн нийлүүлэх талтайгаа хийсэн гэрээ хэлцээрийнхаа хүрээнд одоо хийх шаардлагатай төлбөр тооцооны бид нэр батлан даалтыг бол өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр арай жоохон том цар хүрээтэй гэсэн үг энэ. За жилийн ерөөхдөө ашиглагчид тооцох гүнд 2% тай бол батлагдсан байгаа. За шалгуур үзүүлэлт нь ногоон гэдэг утгаараа за гаднаас та одоо бараад таваар татахтаа заавал ерөөхдөө яг нэг юм одоо байгууллагчин дээлтэй бараа бүтээгдэхүүн байх шаардлагатай гэж үзэж байгаа. Үүн орчим хүчний нэмэлтээр тоног төхөөрөмж бол бүрэмдэж байгаа гэсэн үг. За ерөөхдөө бол манайхаас тавих танилцуулга маань үгээр одоо дууслаа. Та бүгд маань асууж тодорхой зүйл байвал чатараас муу асуугаарай гэж хүсье. Баярлалаа. Хооронд онлайн классификод 2 жилийн нэгдүгüртний за инвестор мотор яхад одоо тухайн үйлдвэрлэлийн одоо хүнсээр ашигтай мотор дээр IE-ээс 6 гэж байлгүй сонгогдсон. Нөгөө англи байгаа. Тэр одоо үйлдвэрлэгчийнхаа одоо хүнсний үр ашигын одоо катыг бариад үзүүлвэл одоо энэ маань илүү баталгаа болох уу? Нэгдүгээр асуулт нь. Хоёрдугаар асуулт нь болохоор илүү ер нь эрчим хүчний үр ашиг, эрчим хүчний чиглэлийн зээлийн эрэлт хэрэгцээ хэд байна? Танахаас одоо энийг хянахад хэд хугацаа ордгийг тийм ямар нэмэлт шаардлага шалгуур жишээлбэл одоо саяны сертификат асуулт асуусан тийм бас баярлалаа. Ерөнхийдөө айгүй бас нөгөө чухал асуултад асуулаа. За түрүүний нөгөө ихний асуултанд хариулахад болохоор тийм ерөнхийдөө эрчим хүчний нэмэлтээ сертификат бичлэгийг одоо бариад ороод тэгээд мэдээж одоо тэр нь болохоор мэдээж одоо найдвартай одоо их сурвалжаас гарсан байх бол шаардлагатай. Бид нэр одоо тэрийг өөрсдөө шалгаж үзээд банк дотор болохоор ногоон хөлтэй аваад яаж одоо ногоон зээлээ шалгуур үзүүлэлтэнд хангаж гин үү үгүй юу гэдгийг яаж шалгадаг вэ гэхээр одоо энэ хаус ер нь дотроо төлөлтэй тэрүүгээр болохоор бид нар тухайн төсөл заалдаг тухайн бараа бүтээгдэхүүнтэй хэдийн хэмжээний орчим хүчний үр ашигыг одоо бий болгож байна. Тэгэхээр үүгээрээ хэдийн хэмжээний хүлэмжийн хязгаарлалыг бууруулах үе гэдгээр бол тооцоолол гаргадаг. Үүнийхэн дагуу одоо орчим хүчний хэмнэлтийн одоо хувьд бол 20%-аас 20 ба түүнээс дээш хувийг одоо хангаж чадчихвэл бид нэр орчим хүчний нэмэлтийн ангиллын дагуу зээлээ олох бол бүрэн боломжтой гэсэн. За хоёрдугаар асуултанд хариулахад болохоор ер нь одоо Монгол улстай төр засгаас ямар бодлого бас баримтлаа яваад байгаа гэхээр 2030 он гэхэд нийт банкны секторт ногоон зээлийн процент 10% одоо өссөн байх шаардлагатай гэсэн зэрлэг бол одоо тавиа явж байгаа. Одоогор энэ хувь нь одоо хэдэн хувьтай байна гэхээр 1% явж байгаа. За тэгээд
Ерөнхийдөө яг тэгэхээр банкуудын бас одоо хичнээн ер нь бол яг ойрын тренд юм уу одоо ойрын нөхцөл байдал ямар байна гэхээр бүх банкуд дээр ногоон зээл бол нэлээд сайн гарч байгаа. Гэхдээ одоо стил бид нэр тэр нөгөө 30 гэхэд 10% ер нь бол бас одоо 1% явж байна гэхээр бас цаашдаа яг эрэлт хэрэгтэй бол айгүй их байгаа. Цаашдаа бас ногоон савуужилтыг олгох энэ одоо чиглэл ч гэсэн илүү нэмэгдэн гэж бол харж байгаа. Манайд одоо харилцагчдын хувьд ч гэсэн яг энэ чиглэлээр одоо өмнө жилүүдээ бодвол хамаагүй илүү ойлголттой болоод өөрсдөө ч гэсэн байгаль орчинд яаж хэрхэн ээлтэй байх вэ? Давхраас яг нөгөө одоо бизнесийн үйл ажиллагааны үр ашиг болоо орлогоо одоо үүгээрээ хийх одоо бас доголдуулахгүй байх чиглэлээрээс тодорхой байдлаар авч явах вэ гэсэн чиглэлээр нэлээд амбицтай үзэж байгаа гэж бол бидний зүгээс л харж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ одоо сектор маань салбар маань илүү хөгжөөд дэвшээд явах юм болов уу гэж үзэж байна. За баярлалаа. Ерөнхийдөө танилцуулгын хэсэг маань бол өндөрсөн. Тэгэхээр янз бүрийн байдлаар хүмүүс маань оролцогчд маань бол захимаар бидэнтэй холбогдоод явж байгаа учраас дахин өнөөдрийнхөө бас хилцүүлгийг зорилго оролцогчдоо сануулъя. Мэдээж хэрэг өнөөдрийн хувьд бол бид нар Худалдаа хөгжлийн банк, Дайны дэлхийн ногоон хөгжлийн институт буюу GGGI байгууллага маань хамтраад бизнесийн ногооруулъя цуврал захим хилцүүлгийг бол санаачлаад өнөөдөр бол эхнийхээ одоо хилцүүлгийг бас бид нэр хамтдаа туршаад хэрэгжүүлээд явж байна. Өнөөдрийн гол сэдэв бол яаж бизнес ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид маань сэргээгдэх эрчим хүч болон бохирдол багтай цэвэр эрчим хүчийг өөрсдийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлж ингэснээрээ илүү ногоон бизнес болж нэр хүндээ өсгөх эрчим хүчний хэмнэлт хийж санхүүгийн хувьд бас үр ашигтай илүү ажиллах гэх мэтчлэнгийн олон давуу талуудыг өөрсдөө бий болох вэ гэдэг талаар бодож одоо та бүхэн маань энэ хүү хилцүүлэгт оролцож байгаа гэж ойлгож байгаа. Бидний урилгыг хүлээж аваад Мохорус компанийн захирал Батлаваг мөн EcoSquare Energy Distribution компани захирал Ган Однаар маань бол оролцож байгаамаа. За тэгэхээр чатанд бол та бүхэн маань асуултуудаа нэмээд оруулж болно. Одоогоор бол ирсэн асуултаас яг зээлтэй холбоотой нэг асуулт байна л да. Ер нь зээлийн зориулалт нь заавал хотод байх ёстой юу? Шинэ хаус барихтаа зээл хүсч болох уу? Хөдөө орон нутагт талаар одоо энэ хөдөө орон нутагтээ энэ ногоон зээлийн хүртээмжин тэгээ яг ногоон шийдэл ер нь хэр байх вэ гэдэг тал руугаа магадгүй бүгдээрээ одоо тавьсан танилцуулгуудтайгаа уялдуулаад те ялангуяа сая бас оноо ахлах маань хэлж байна л да. Ерөнхийдөө одоо хууль эрх зүйн орчин болон бодлогын түвшин тавьж байгаа шаардлагынхаа хувьд бол илүү банкуд маань ногоон зээлийн бүтээгдэхүүнээ бол илүү хэмжээтэйгээр олгох тийм үүрэг хүлээчээд байгаа гэд гих мэтчлэнгийн яг уу бид нар мэдээж хэрэг бас улсын хувьд бол бүсчсэн хөгжлийг дэмжих чиглэлээр бол нэлээд бодлого хөтөлбөр одоо гараад боловсруулагдаад явж байгаа, батлагтаа явж байгаа энэ үед магадгүй яг орон нутагт жишээлх юм бол те энэ ногоон санхүүжилт, ногоон бизнес шийдлүүдийг нэвтрүүлэхээр ямар туршлага байна гэдэг дээр ялангуяа жижиг дунд үйлчлэгээ эрхлэгчдэд гэдэг байдлаар та бүхэн маань бүгдээрээ ялангуяа манай 3 танилцуулга хийсэн тий илтгэгчд маань хариулахыг хүсье. Эхлээд Батлав захирлаас эхлээд явчихдаг хөө. Бид бол Монгол улсын хэмжээнд бүх газар үйлчлэл ажиллаж байгаа, үйлчлэл үзүүлж байгаа. Тэгэхээр манай бүтээгдэхүүн үйлчлэгээ бол орон нутагт хаанч байсан болно гэсэн үг. Манай ч гэсэн ер нь бол орон нутагт хаанч байсан болж байгаа. Яг энэ нөгөө хэд хол баруун аймаг тийм хөдөлгөөн жоохон өөртөө нэмэгддэг одоо өсөлтийн заавал. Тэр өөртгийг жишээ нь ногоон зээлийнхаас нөхөрлөлтөнд хамруулахгүй бий даах уу гэдэг тэрийг тухайн салбартаагаар бүрддэг зарим одоо банкны шаардлагуудаас хамаарат орон нутагт бараа бүтээгдэхүүн худалдаж авах үнийг л ногоон зээлд хамруулж байгаа боловч жишээ нь одоо томилтоор очиж байгаа босрож өгч байгаа хүмүүсийн томилтын зардалч гэдэг юм уу тийм. Тэр зүйлүүд нь ногоон зээлийнх нь бүгсэн ийм шаардлагыг ингээд тавьж юм гэлээ. Тэгэхээр тэр бол одоо яг тухайн нөгөө жишээ нь бид нар бол өмнө одоо Хасбанк, Амбанк интерес авч ирсэн. Тэгэхээр тэн дээр бол тухайн банкныхаа салбартаар тохиролцохоос зүгээр хийх үү хийхгүй юу гэдэг нь орон нутагт хааж байж болдог. Яг нөгөө зээлийн болохоор манай дээр одоо яг иргэдэд зориулсан одоо шимжлэх хэмжээтэй амийн оруулалт хэмжээ гэж бол байдаг. Жилийн 15% бүгдээ
За тэгээд үүн дээр болохоор ер нь бол мэдээж байршлал ерөөсөө մեր байршлаар ерөөсөө хязгаарлалт мэдээж тавьж өгөхгүй. Гол нь яг нөгөө салбар байгаа одоо бус нутагт одоо орон нутагт гэвэл илүү танд өөрт нь илүү амар юм болоо одоо салбар байх бол мэдээж төрөө очиод одоо дээлээс бодлуулнаа л гэсэн үг. Одоо юун дээр худалдаа өршлөөс араас нь асуухад илүү магадгүй бид нар өнөөдөр яг эрчим хүчний хэмнэлттэй сэргээгдэх эрчим хүчний талаар ярьж байгаа. Гэхдээ одоо орон нутаг руугээд ирэх юм бол одоо хөдөө аж ахуйн гэдэг юм уу тодорхой салбарууд руу илүү бас сонирхдаг гэдэг юм уу те боломж байдаг бах. Тэр тал дээр магадгүй салбарууд дээр жишээ хуваалцвал. Салбарууд дээр яг нөгөө хөдөө аж ахуйн салбарт тийм зээдэд бол нэлийн бас одоо яг энэ чиглэлээр доктортой санууд одоо нөгөө доктортой хөдөө аж ахуйн чиглэлээр бол нэлийн бас эрчмээ авч байгаа гэж би тэгэд бас харж байгаа. Яагаад гэх юм бол одоо ер нь гол хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн хязгаарлалыг бууруулах гол одоо юу нь одоо ажил нь гэх юм уу те ажил нь бол одоо малын тоо толгойг мэдээж бууруулж ийж хүлэмжийн хязгаарлал хамгийн одоо хурцтайгаар бол бууруулах боломжтой гэдээ батлагдсан байгаа. За тэгэхээр бэлчээрийн доктортой менежментийг миний өмнө нь ярьсан доктортой үйл ажиллагаа английн дагуу одоо нэвтрүүлнэ гэдэг нь одоо маркетинг хувьд те мэдээж одоо өөрсдийнхөө эзэмшиж байгаа нэг тодорхой хэмжээний бэлчээрийн одоо га талбай дээр бэлчээр даах үед одоо түүнд одоо тохиромжтой малын тоо толгойг малтай байснараа тэгэхээр айгүй олон малтай байснараа та илүү үр ашигтай одоо урт хугацаанд доктортой байдлыг авч явж чадна гэсэн үг бол тийм энэ ойлголт бол айгүй хоцрогдсон явж байгаа л байг үндэ одоо урт хугацаанд байдлыг яаж доктортой байх вэ гэхээр та одоо эзэмшиж байгаа га талбай дээр яг тохирсон одоо малаа бэлчээд за мэдээж одоо нөгөө олон улсын стандартын дагуу вакцинда хамрагдуулаад за тэжээлийн мэдээж органик байдлаар одоо өгөөд ингээд ерөнхийдөө бэлчээд явах юм бол за энэ чиглэлээр бол зээл олох боломжтой яг газар тариалангийн хувьд болохоор бид нэр одоо хэд хэдэн чиглэлээр бас зээл олох боломжтой байдаг. Үүнд одоо тусгай явцгааны системийг нэвтрүүлнэ гэдэг ч юм уу те. За эсвэл нөгөө хөрсний дороодлыг бууруулах. За яагаад гэх юм бол хөрс нь өөрөө дорооцснороо хүлэмжийн авах тэр шингээх чадвар нь буурчдаг юм байна л да. За тийм болохоор та хөрсөө дорооцснороо уг нь бол нөгөө шингээх боломжтой хүлэмжийн хийгээ одоо агаар дээр гаргаад байна гэсэн үг. Тэгэхээр дэлхийд одоо нөгөө манай Монгол улсын дунджих температур нь өөрөө өсөөд дэлхийд дулаарлыг бол бий болгоод байна гэд иймэрхүү одоо нөгөө томоохон сэдвүүдийг ерөөхдөө хөндөх бас боломжтой байгаа учраас яг иймэрхүү менежментийг одоо хэрэгжүүлээч, нэвтрүүлээч гэж бид нэр одоо зээлээрээ дамжуулаад ерөөхдөө яг харилцагчтайгаас илүү уриалаад байгаа. За доктортой хөдөө аж ахуйн чиглэлээр бол бид бас тусдаа ярихаар магадгүй төлөвлөж байгаа учраас төгөлдөр зөвлөх менежерийн зүгээс магадгүй бас нэмэлт асуултууд байна гэж ийсэн суугаад явах уу? Миний асуултын баталгаа захирлаас суулжсэн. Та нэг университетийн зарчмыг манай одоо энэ ойлгомжтой энгийнээр тайлбарлаад өгөөч. Нэгдүгээр хэдэ миний зүгээр ойлгож байгаагаар одоо түрүүн дээр графикээр хадгалсан тогтмол өгөгдөлтөөр баталгаа одоо 6 киловатт амперээр татгаараа бүрэн ажиллаад байдаг. Университет тавьснараа одоо тэр өгж байгаа цахилгаан буюу машинаар бол бензин нэрэ бага өгөөд бага чадал тохирсон чадлыг өгөөд энүүгээр одоо эрчим хүчээ хэмнээд байна гэж ойлгож байгаа. Нэгдүгээр энийг энгийнээр тайлбарлаад өгөөч энгийн хүн. За хоёрдугаарт нь инверторыг одоо бүх орчинд одоо ингээд тавих боломж байгаа. Энэ одоо нөгөө өөртөө байгаа тэр нөгөө боломж хэрэгцээг одоо хүн яаж хаанаас эхэлж олох ёстой вэ? Тэгээд сайн инвертор хаанаас яаж мэддэм бэ? Одоо шиг ямар нөгөө тийм AI стандарт гэдэг шиг одоо тийм стандарт бас байдаг. За инверторын хувьд бол бүтээгдэхүүн нь өөрөө олон улсад маш олон үйлдвэрлэгч нар үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэ дээр олон улсын тэр шаардлагыг IC шаардлагыг хангасан хөндлөнгийн одоо KEMA гэдэг юм байгууллагын лабораторийн сертификаттай бүтээгдэхүүн авсан тохиолдолд тэр бол улсын шаардлагыг шууд хангаж байгаа бүтээгдэхүүн гэж үзэж болно. Тэгээгүй тохиолдолд бол ер нь бол нөгөө яг үйлдвэрлэгч нар болохоор үзүүлэлтээ бол их өндөр тавьчихдаг цаасан дээр бодит дээр яг тэр үзүүлэлтэндээ хүрж ийн үгүй гэдэг асуудал амар хэцүү байдаг. Тэгэхээр тэрийг батлахад бас хэцүү.
Тэгэхээр миний бодлоор бол яг л тийм хөндлөнгийн лабораторийн дүгнэлттэй тийм хариуцлагатай аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн бол эргэлзэх юм байхгүй. Тийм юмгүй бол ер нь бол энэ шиг шалгахад хүртэл хэцүү л дээ. Монголд одоо жишээ нь гайл дээр орж иж байгаа үед нь шалгадаг лаборатори нь байхгүй байх жишээ. Тэгэхээр тэрийг батлахад бол нэлээд хэцүү. Тэгэхээр нэг ардиасны газартай харьцуул гайгүй юм болов гэж бодож байна. За хэмнэлт яаж хийгээд байна гэхээр одоо жишээ нь ингээд 22 кВт-ийн хөдөлгөөр агааржуулалтын ажлыг хийж байгаа гэж бодъё л да. Одоо өрөөний агааржуулалтыг одоо хариуц цаад мотор ажиллаж байгаа гэдэг. Тэгэхээр бол нөгөө удирдлагын системгүй байх юм бол нөгөө 22 кВт-ийнхаа л чадлыг байн авдаг байхгүй. Бод байдал дээр бол тэр нэг агарын хоолоогоор урсж байгаа агарын хэмжээ нь ихсэх, багасах үед ямар ч төлөв байхгүй. Яг л тэр хэвлэх эрчим хүчээр хэвлээд байдаг. Тэгэхээр дахин шуургач тавьснараа тэрийг агарын урсгал нь багассан үед нь моторын эргэлтийн хэвээр нь хадгалсан мөртлөө нөгөө хэвлэж байгаа эрчим хүчийг багасгаж өгч байгаа. Гэхдээ тэрийг яаж хийдэг вэ гэхээр давтамжийн өөрчлөлт байдлаар хийдэг юм. Тэгээд давтамжийн өөрчлөлт гэхээр энгийн нэр яаж ажиллахаасаа мэдэхгүй нөгөө хагас дамжуулагч элементээр л өмсөөрж хийдэг юм. Физикийн хичээл үзсэн хүмүүс бол санал хэвчтэй байна. Ерөн зарчим нь бол ерөөсөө л нөгөө хэрэглээнд багассан үед нь дагаал тогныхын зарцуулалтыг багасгаж ийна л гэсэн үг. Хамгийн энгийнээр бол. За Гүнж хоёр хүч авах байгаа гэж бодъё. Тэгвэл тодалтай хөгжлийн банкн дээр би юу авчиж байна? Би сегментээс хамаарат одоо нөгөө эргэн хувьд байвал за эргэн жийсэн тий байгууллага жийсэн байгууллага мэдээж одоо нөгөө одоо хэмжээгээр мэдээж авах л та тий эргэн болохоор бага хэмжээгээр ч юм уу. Яг их хэмжээгээр зардаг одоо нэг талх шиг бүтээгдэхүүн бол биш шүү дээ. Энэ чинь бол үйлдвэрлэлийн процесс нэг мотор дээр юм уу одоо нэг юм дээр хийж байгаа одоо бас тийм хямдхан гэдэг байгаа болгож энэ чинь бас нэг $4,000 тэмтэй юм ярьж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл бас бүр нэг жоохон хямдхан бас биш. Тэгэхээр хүн 10-ыг авнаа гэдэг ирэхгүй нь ойлгомжтой. Надад одоо ингээд бодвол аудитор үрж ирээд ийм боломж байна, инженер ийм чадaltaй инвестор тавьж байгаа гэдэг ингээд зөвлөөд тэрнийхэн дагуу эндээс авъя гэдэг одоо нийлүүлэгч олоод очих байх л да. Тэгэхээр тэр тохиолдолд танад одоо химийн ямар бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй вэ гэж байна. Ерхэд бол яг зээлийн судалгаанаас бол нэг ногоон зээл болохоор яг энгийн зээлийн судалгаатай яг адилхан явдаг. Нэмээд зүгээр яг манай ногоон унштай албанаас ногоон зээлийн дүгнэлт гаргах шаардлагатай байдаг. За энэ нь болохоор яг нөгөө одоо инвесторын хувьд одоо за ерөөхдөө байгууллага үйлдвэртэй зориулаад хэдүүлээ одоо авах гад бид нэр төсөл тавьчлаа гэсэн кейсийг одоо харж үзье л да тий. За тийм бол одоо байгууллагын манай зээлийн шинжээчд маань судалгаараа судлана. Гэхдээ ногоон гэдэг утгаараа бид нэр юу шаардах вэ гэхээр мэдээж нөгөө нэг түрүү цаа зэрлэгийн дээр одоо нөгөө гэрчлэгээ жүжигтэй байвал одоо цаанаасаа гаднаас ирж байхдаа аль хэдийн нөгөө одоо жишээл Европын албаас одоо Европоос чивэл Европын албаны одоо гэрчлэгээ лейблтэй байвал те бидний одоо ер нь аль нөгөө зээл судлах процесс нь ногоон зээлийн дүгнэлт гаргах процесс нь хамаагүй процессаа явна. За тэгвэл угаасаа олон улсын стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно гэдэг хүлээн зөвшөөрөгдсөн одоо нотлох баримтч бүтэцтэй гэрчлэгээтэй байна гэдэг нь бид нэр түүн дээр нь үндэслээд одоо дүгнэлтээ бол энэ ногоон зээл мөн гэж гаргachиж бол бүрэн боломжтой. Хэрэв ямар нэгэн гэрчлэгээ сертификат баталгаажуулах зүйл байвал бид нар мэдээж шууд буцаахгүй. Өөрсдөө яг өмнө хэлсэнчлээ одоо энэ хаус төлөлтэй буюу дотроо тооцоол хийх одоо хэрэгсэлтэй байгаа учраас аль болох инверторын техникийн үзүүлэлтийг бол авахыг бол гэрчлэгчээс хүсдэг. За тэгээд авчаад өөрсдийнхөө одоо төлөлтөө оруулаад инверторгүй байсан бол одоо тэр үйл ажиллагааны хэдийн хэмжээний эрчим хүчийг зарцуулж байгаа юм тий. Инвертор худалдаж авсны дараа тэр хэдийн хэмжээний эрчим хүчнийг бий болгож байгаа тал дээр өөрсдөө судалж үзээд тэгээд тэр хоёрын хоорондын зөрүүнд 20% төлжүүл манай зээл бол бүрэн одоо хамрагдах ногоон зээл хамрагдах боломжтой гэсэн шалгуур зээлтэй бол хамж байна гэсэн. Энэ дээр нэмж хэлэхэд яг одоо ингээд давтан чурш аваад тавьчихлаа шууд болчихно гэдэг хүмүүс баян яриад байгаа. Тэгэхээр тэгээ ярихлаа нэг давтан чуршийн үнийг төслийн үнгээ ойлгочдөг. Гэтэл нэг бод амьдрал дээр болохоор давтан чургч нь тавихын тулд
дахиад нэг удирдлагын самбар хэрэгтэй болж байгаа юм. Хүн шуурчаа өөрийн бас зөвлөх самбар хэрэг болж байгаа юм. Тэгээд тэрэж татах кабелийн ажлууд явж байгааг дагаад тэгээд зарим тохиолдолд хэмнэлтийн хянахын тулд бас урьдчилаад тоолуур тавьж хэрэглээг нь баталгаажуулсны дараа нь хэмнэлт гарсны дараа дахиж тоолуураараа баталгаажуулах ажлууд явдаг. Тэгэхээр тэгээд дээр нь эн чинь нөгөө өсвөр сургуулийн ажлын хөлс орно. Зур төсөл боловсруулах шаардлагатай зур төсөл хийн гэдэг. Тэр хөлсүүд нь ороод ирэхлээр нөгөө төслийн үн гэж гардаг. Тэрийг бол бидээс нөгөө төсөлгөн дээр хэрэглэх шударган дээр өөр гардаг учраас нөгөө газар дээр нь очиж шийдэл гаргаа шийдлийнх нь дагуу урьдчилан зураг гараа зургийн дагуу тоо хэмжээ төслийн тоо хэмжээ гараа тоо хэмжээнээсээ бидээс төсөв хийгээд төслийн төсөв гарч ирдэг байхгүй. Төслийн үн гарч иж байгаа гэсэн. Тэгээ тэрүүгээр уул нь бол тэр үнийн саналаа бариад тэр нэг судалгааны ажиллаа бариад очиод зээл авахд бол төслийнхээ хэмжээний зээлийг бол авч болоод байгаа юм. Тэгэхгүй бол зөвхөн шалтан татан шуугчийн үнэ хаана газраас олж аваад очиод аавна гэвэл нөгөө мөнгө нь төсөлтөд хөрөхөө үлчдэг. Тэгээ аудигийн тайлангууд болохоор бас яг тэр нэг шийдэл наривч гаргахгүйгээр нөгөө нэг ойролцоо үнээр хийдэг учраас яг бодит нөгөө төслийн үнээс жоохон зөрөх тохиолдол гардаг юм. Тэгэхээр эцсийн яг шийдлийг эцсийн байдлаа гаргаад наривч үн гарсны дараа нөгөө зээлийг хөдөлгөхгүй бол нөгөө авсан зээл нь төсөлтөд хүрэхгүй байх тохиолдол зөндөө гардаг. Тийм төслийг. Одоо саяных бол одоо юу гэх университетээс бусад ажил нь бол бас яг ногоон бол биш шүү дээ тийм яг одоо гэхдээ тэр университетийг суйрлуулах шаардлагатай зөндөө дагвар ажил биш шүү дээ одоо тэр наадсан дээр тоолуур тавь бейс буюу одоо нөгөө суур хэрэглээгээ олон дараа нь ингээд энэ дэр репортлох дээр ямар нэмэлт ажил байдаг юм бэ? Үүнээр мэдээж Одоо зээлдэгчид тийм нэмэлт шаардлага байдаг юм. Баталгаа зуршлын хэлээр одоо нөгөө төслийнхаа бүрэн бичиг, баримт бичгийг одоо хэзүүтэйгээр мөн одоо эрчимчний хэмнэлтийн өөрөөр шиг бий болгоход зөвлөг үйлчилгээний байгууллагаас авсан тэр бүх тооцоололтойгоо хамт ирвэл мэдээж одоо харилцагч өөрөө дараад нь зээлээ авахд төслөө ч гэсэн бүрэн санхүүжүүлчих бай. Нөгөө талаас манайх ч гэсэн төслийг бүрэн цогц байдлаар хараад тухайн төслөөс хэдийн хэмжээний хэмжээ ялгал бас нийтдээ гарах гэдэг гэсэн тооцоолол бас илүү хийхэд түхэн болов уу гэж харж байна л да. Тиймээс газрын инертер дээр одоо техникийн үзүүлэлтээр хамааруулаад мэдээж тэр хэмжээ хийн ялгарлын одоо баг гарна шүү дээ. Тэгээ төслийн хэмжээнд хэрэг тэр нь одоо төсөл хэрэгжих хугацаанд болохоор магадгүй илүү урт хугацаанд байдаг ч юм уу те. Тэгэхээр бүх чин зүйлсүүдээ аваад тооцоол хийхэд мэдээж одоо илүү том дүр зураг гарна. Энэ нь мэдээж одоо нөгөө одоо бидний эрчимчний хэмнэлтээ 20% ерөнхийдөө хүрчих юм бол ногоон зээл болох хэмжээтэй боломжтой гэсэн. Би энэ дээр бас дахиад өөрийнхөө бодлыг хэлчихье тийм ээ. Юу одоохондоо үдээс банкнууд ногоон санхүүжилт олох хэмжээ нь бага байгаа. Тэгэхээр нэг төслийн хэмжээний хөрөнгө оруулалтын дээр эхний ээлжинд олгоод явах болов уу гэж бодож байна. Одоо дагалдаж явж байгаа тэр кабелийн ажил чинь хэдийгээр ногоон ажил биш ч гэсэн нэг ногоон төслийг хэрэгжүүлэх шаардлагатай тусдах материалаа тусдах систем гэдэг утгаараа тэр бол нийт төслийн хөрөнгө оруулалтанд ороод нийт төслийн хэмжээнд нь зээл авах боломжтой гэж харж байна эхний ээлжинд. За энэ маань ингээд яваад өмнөхөр нэг 10% хэтрээд бүх хүн ногоон зээл аваад хитрхи их болоод эхлэвэл нөгөө зээлийн хумхын тулд нөгөө нэг шаардлага өндөрсгөө тэр үед бол зөвхөн инертер дээр нь бидээс олох нь бусад дагалдах ажлууд дээр олохгүйгээд тухайн үед явах байх. Японы JSM-ийн санхүүжилт ялгаагүй тэгж анх бол системийн хэмжээнд нөгөө буцаа олголтууд хийгддэг байсан. Тэгж яагаад сүүлдээ бол нэг зөвхөн хэмнэлттэй төхөөрөмжүүд дээр нь хийгдэж байгаа байхгүй. Тэр чинь нэг авж байгаа хэмжээнд хитрхи ихсээд эхлээд нэг даац нэгтрээд эхлэхээр аянда амьдралт гэж шаардлагатай. Захирлаас тийм хоёр асуулт асууж. Нэгдүгээр нь за Дулааны носоос 50. Төрөний юм дээр 4.5 киловатт за ашиглуулын коэффициент 4 хүртэл гэдэг бол утаа агаар ус ярьж байгаа тийм. За бизнесийн байгууллагууд бол бас бодвол нөгөө бизнесийн нөгөө байгууламж нэлээд том хэмжээтэй байна. Тэрэн дээр нэгдүгээр ямар шийдлүүд байна. Хоёрдугаарт нь саяны хэлдэг шигтэй одоо суйрлуулахад өөр ямар нэмэлт дагалдах бэлтгэл ажил шаардлагатай. Дулааны носоос суйрлуулахад. Яг дулааны носоос суйрлуулахад орцсонгүй гайгүй. Энэ нь бол нөгөө дотор сангийн систем хийгдсэн байх хэрэгтэй.
дотор сангийн системийг ашиглаад ерөнхийдөө нөгөө дулааны тогоо гэдэг юм солигдож байгаа. Хуучин цахилгаагаар хийсэн юм уу, газаар хийсэн юм уу, эсвэл одоо хамтран хийсэн юм тийм. Тэр үйлчлэгийн өрөөг ашиглаад өгүүлбэр авалтанд солиос болж байна зүгээр. Түрүүн бол яг хэлсэндээ 23 киловатт хүртэлхийг танилцуулсан. Гэвч энэний томруулаад ингээд том байдаг. Одоо бид нар яг яригдаа явж байгаа хоёр төсөл. Нэг нь бол самбал хөндөв гэдэг одоо энэ хуучин дархан давхартай. Дархан давхрын цогцол бүр жишээ 18 метр одоо тэр бол ингээд төвийн бол авч боломжгүй. Эрчим хүчээр шийдээгүүр бас маш том одоо объект. Тэнгүү тэр бол одоо commercial буюу том аврын heat pump-аар шийдэх боломжтой. Тэгээд ер нь бол одоо сүүлийн үеийн бүхэл бүтээгдэхүүнээс нарны системч тэр бусад юмнууд ингээд параллел ашигладаг модулэр юмнууд аюултай. Тэгэхээр зэрэгтэй ингэж ажилладаг чинь нарны панелийн системүүд жишээ нь 10 хүртэл ч юм уу 8 хүртэл параллел салгаж болдог ч гэдэг юм уу. Ийм их модулэр системүүд байдаг. Юуны heat pump-ийн хувьд ч гэсэндээ дээдл нь одоо юу гэдэг 1 мегаватт хүртэл ч гэдэг юм уу. 9 ширхэг одоо том аврын heat pump-ыг параллельний ажиллуулаад хооронд нь ингээд зэрэгэлдээ ажилладаг юм шиг модулэр байдаг. Бас зайсанд одоо жишээ нь төв эрчим хүчтэй боловч төв эрчим хүч нөгөө найрасаа одоо хэрэглээгээд хангаж авсаар үндсэн одоо орж ирж байгаа халаалтын дулаан нь шаналуудаа хүрхгүй тийм 60 градусд оруулах ёстой тооцоотой байдал одоо зайсангийн бодлоо очих төв эрчим хүч нь 52 градус максимум хүрдэг. Тэнгүүд дутуу одоо 8 градусын дутуу дулаанууд яаж нөхөхгүй гэхээр цахилгаан халаалт биш дулааны ноцоос нэмээд тэгэх юм бол яг дутуу байгаа рехит гэх юм уу дахин халаах системэндээ том оврын хийж авчихж байгаа юм жишээнүүд бол яг одоо зургийн төвшөнд яг түрүүн батлаж хэлдэг шиг яг ийм том ажлуудыг бид нэр зургийн төвшөнс эхэлнэ. Зурган дээр нараа тэгээ зөвлөгөөч нэг нэлээд бас энэ чинь баг хагас жилийн процедур болж байгаа юм. Жижиг овр дээр бол шууд өнөө маргааштай гэж байдаг шүү. Тэгэхээр яг хэр овр хэмжээтэй юу вэ гэдгээс хамаарат орчтой болоосай. Хамгийн хүчтэй одоо ингээд сайн дулааны хүчтэй гэдэг шиг одоо температур хөрөхгүй гэдэг шиг бас их янз бүр дээшээ доошоо байдаг шүү дээ. Одоо ингээд манай туслангийн 170 өвөлдөө 170 вольт ирж байна тийм. Энэ тохиолдолд юм яах? Яг одоо яг энэ дээр хоёр ч сонголтыг нэг л яг шууд хамгийн энгийн нь бол нөгөө stabilizer гэдэг хоцсон байсан шүү дээ. Stabilization цахилгааны одоо хүчний тогтворжуулагчийг чадалтанд тохируулж тавих. Энэ бол одоо гол шийдэл. Нөгөө талаас яг бид нар сайн off-grid систем гэдэг нарны панель систем хийж байгаа тохиолдолд бол одоо дотор хүчлийн одоо хөрөхгүй байгаа тохиолдолд юугаа бол одоо grid-ээ backup маягаар сонгоод үндсэн доторхоо нарны панель тооцоолоод ажиллаад нарны панелийн нөгөө 230 50 болж гэдэг юм өндөр хүчлэг систем нөгөө нийлүүлж байгаа. Энд дээр одоо hybrid болох, гибрид болох, тэгээд батарей storage томруулах, тэгээд батарейд ажиллах гэдэг юм. Тэгээд гэх мэтлэн нөгөө тухайн нөхцөл байдлаар болж тогтдог. Би бас яг санал нэг байгаа. Яг энэ орчин хүчний хэмнэлтэд санхүүжилтийн асуудал тийм гэдэг нь бол дагалдах хэрэгсэл installation хийж байгаа одоо ийм жишээ нь манай дулааны нөхцөл гадны төхөөрөмж дотоод төхөөрөмж хоёрын хоолойд амжуулаад ашиглалтын коэффициент өндөр байхад чинь дулаалах хэрэгтэй гэж байна. Энд одоо юу гэдэг бус тусах материалыг төслийнх нь нийт үнийн дүнгээр нь биш салгах юм. Эсвэл гайл дээр одоо дагалдах хэрэгслийг нь ханчдаг кабелийн болохоор маш эрчим хүчний хэмжээтэй бүтээгдэхүүн биш. Эсвэл одоо нарны панел дээр mount structure гэдэг одоо арамын асаа зөвхөн панелийн шалтан панел үндсэндээ яг перформанс хийж чадахгүй тийм. Тэгээд төслийг бол яг тэр утгаараа уул нь гайлын төвшинчтэй санхүүжилттэй гэсэн дээр ингэж set kit гэдэг юм харж байгаа гэж юм бол өгөөжтэй байна гэж. За баярлалаа. Ерөнхийдөө бидний бас хилцүүлгийн цаг өндөрлөлт өгч байгаа учраас чатаар ирсэн нэг асуултыг товчхон Бодлого Урлагийн банкнаас хариултыг аваад та бүхнийг бас дүгнэлт хэлхийг өрье. Ер нь бидний ярилцж байгаа өнөөдрийн ногоон зээлийн талаар те ямар ч салбараас Бодлого Урлагийн банкны салбараас мэдээлэл авч болох уу? Заавал бизнес эрхлэгчид ногоон зээл авдаг юм болов уу? Хувь хүмүүс авч болох уу гэсэн асуулт байна. Аль салбар дээрээс та мэдээлэл авч болно. Одоо нэг бол ногоон хэрэглээний зээл, эсвэл бизнесийн ногоон зээлийн талаар та миний одоо ярьсан бүх мэдээлэлд салбар дээр бол бүрэн одоо бэлэн бол байгаа. За хувь хүн бизнес үү гэдэг дээр болохоор бизнес ч байж болно, нэрийт ч байж болно. Бизнес бол
одоо танд бизнесийн ногоон зээлийн төслүүдийг бол бид нэр санал болгож байгаа. За хувь хүн иргэн бол бид нэр иргэдийн хэрэглээний ногоон зээлээс за үүнд болохоор бас дахин ногоон зээл хийж бас байгаа. Тэгэхээр онлайнаар та бас хэрэглээний ногоон зээлд бас хоригдох боломжтой. За баярлалаа. За бидний одоо үлдэж байгаа хугацаа маань нэг 6-7 минутын хугацаа байна. Тэгэхээр зочдоо нэг 1 минутанд батааж ерөнхийдөө өнөөдрийн хэлэлцүүлгийг бас дүгнээд саналаа хуваалцахыг хүсэж байна. Одоо жишээлх юм бол миний зүгээс бол доктортой хөгжлийн зөвлөх энэхүү хөтөлбөр дээр бас гэрээтэй зөвлөх үйлчлэгээ үзүүлээд явж байгаа хүний хувьд бол ямар ч лээсэн түрүүн хэлжсэнчлэн ер нь доктортой хөгжил ногоо хөгжилд бол олон талын оролцоотойгоор урагшснаа. Тэгээ энэ дунд бол мэдээж хэрэг одоо юу гэдгийг GGGA шиг олон улсын байгууллагууд нь бол олон улсын тавьдж байгаа шаардлага нь ийм байна. Нэг талаасаа нөгөө талаасаа ийм байдлаар бодлогын орчинд бол өөрчлөлт орж ийн гэдэг дээр те нөлөөлөөд хамтдаа судалгаа болон бусад материалаараа энэ системд бол хөрөнгө оруулаад явдаг. Бизнесийн салбар тэр дундаа банкны зүгээс бол мэдээж хэрэг өөрсдийнхөө бас үзүүлж байгаа бүтээгдэхүүн дамжуулаад ногоон санхүүжилтэнд бол ногоон санхүүжилтээр дамжуулаад ногоон хөгжилд маш их нөлөөлөл үзүүлдэг. Тэгэхээр мэдээж хэрэг нөгөө талаасаа одоо өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байгаа бизнес эрхлэгчид иргэд маань ч гэсэндээ өөрсдөө энэ ногоон санхүүжил, ногоон хөгжлийн талаар цаашлаа доктортой хөгжлийн талаар одоо ойлголт мэдээлэл мэдлэгээ нэмэгдүүлснээрээ илүү одоо цаг үетэйгээ хүл нийлүүлэн алхаж өөрсдийнхөө бизнесийн доктортой байдал эргээд одоо нийгмийнхаа хөгжилд төв нэмрээ оруулах боломж бололцоо нэмэгдэнэ гэсэн утгаараа бас бид нар энэ хүү хэлэлцүүлгийг цуврал болгон хамтраа зохион байгуулж байгаамаа. За Батлавг захирлаас эхлүүлээд өнөөдрийн хэлэлцүүлгийг бас та өрөөд өгнэ. Цаашдаа магадгүй нэмэлтээр өнөөдөр ярьсан асуудалтай холбоотой мэдээлэл авахаар бол та ямар бас их сурвалжийг те оролцогчдод санал болгох вэ? За өнөөдрийн хэлцүүлэг маань ерөнхийдөө нөгөө сонсогч нар оролцогч нартай бол эрчим хүчний хэмнэлт хийх нь ямар ач холбогдолтой юм бэ гэдэг. Тэгээд ямар эрчим хүчний хэмнэлт хийх технологиуд, шийдлүүд байдгийм бэ гэдэг талаар мэдээлэл өглөө. Тэгээд энэтэй холбоотой тухайн төслүүдийг хийхэд санхүүгийн ямар боломжууд байна вэ? Тэр боломжийг хэрхэн ашиглах вэ гэдэг талаар цогц мэдээлэл өглөө. Тэгээд манай хэрэглэгчд маань өмнө нь бол эрчим хүчний үн хэтэрхий хямдхан байсан учраас эрчим хүчний хэмнэлт хийнэ гэсэн ерөөс ойлголт байдаггүй байсан. Хэмнэлт хийх нь өөрөө утгагүй яагаад анхны хөрөнгө оруулалт нь өндөр сонсогддог учраас энэ төслийг огт тоодгүй байсан байгаа. Тэгээд ялангуяа тийм учраас төрөөс эрчим хүчний хэмнэлийн тухай хууль хүртэл баталж одоо хөшүүргийн арга хэрэглэх гэж оролдоод олигтой үр дүн гарахгүй байгаа. Шалтгаан нь ерөөсөө л манай эрчим хүчний үн хямдхан байгаад байгаа. Гэтэл одоо өссөн үеүүд эрчим хүчээ хэмнэхгүй бол одоо ингээд тоггүй болох гэдэг. Тоггүй болчих юм бол бидээс ер нь тэгээд бизнес байхгүй, амьдрал байхгүй бүх юм зогсох гэдэг. Тэгэхээр бид сүүлийн 3 жил тасралтгүй үйл одоо тоогоо төслөж байгаа. Ялангуяа орон нутгийн хэрэглэгчд бол тог нь бол маш их тасарч байгаа. Их мэдж байгаа. Хотын хэрэглэгчд бол харьцангуй нөгөө тогийн багцлалтай байсан. Өнгөрсөн жилээс хөдөө орон нутгийг таслаад дийлхэ байлаад хотын хэрэглэгчдийг бас нэлээд тасалдаг болсон. Тэгэхээр одоо биеэрээ мэдрээд эхэлсэн. Одоо энэ өвөл бол тэр гэрийн тог бол нэлээд тасарна. Тэгэхээр ийм хүнд үе байгаа учраас улс орондоо ч гэсэн хэрэг болохоор нэг ч гэсэн айл жоохон ч гэсэн хэмнэл хийх юм бол нэг ч гэсэн аж ахуй хэрэглэгч хэмнэл хийх юм бол энэ чинь маш том үр дүн авчрах юм аа. Хоёр энийгээ дагаад нөгөө салбар маань өөрөө эдийн засгийн маш хэмжээний алдагдaltaй ажиллаж байгаа учраас алдагдлаа нөхөж одоо өртөгтөн тарифа хүргэн гэж байгаа. Тэгэхээр эрчим хүчний тариф нь өртөгтөө хүрсэн тохиолдолд бол энэ маань хэрэглэгч бол аж ахуйн нэгжүүд дээр бол нэлээд өндөр импакт болж очино. Тэгэхээр хүмүүс аяндаа нөгөө хууль байсан байгаагүй эрчим хүчээ хэмнэх юмсан гэсэн бодол сэтлүүд бол маш ихээр гарч ирнэ. Тэгэхээр тэр үед эдгээр хэмнэлтийн төслүүд бол Монголд хэрэгжүүлдэг маш олон аж ахуйн нэгжүүд байдаг чиглэлээрээ. Тэгэхээр тэдгээртэй холбогдоод чиглэлийн одоо боломжууд ашиглах явал их зүгээр болоо. Эрчим хүчний хэмнэлт яг тухайн сарынхаа хэмнэлтийг ингээд сонсголоор 10 сая 20 сая төгрөгийн тогны өмнө төлдөг аж ахуй нэгж 1 сая төгрөг хэмнэн 500 мянган төгрөг хэмнэн гэхлээр
нэг тоодгүй, оошоодгүй. Гэтэл нөгөө 5 жил, 10 жилээр нь бодоо үзэхлээр, 20 жилээр нь бодоо үзэхлээр, 30 жилээр бодоо үзэхлээр асар хэмжээний мөнгөний хэмнэлт байгаад байдаг. Тэгээд эдийн засгийн нөгөө хөрөнгө оруулалтын нэг хугацаа маань өөрөө богино болоод эхлэхээр энэ нэг эдийн засгийн ойлголт маань хүмүүсийн ойлголт маань сайжраад эхлэхээр аяндаа нэг хэмнэлт рүү ороод эхэлдэг юм л. Тэгэхээр ер нь ойрын хугацаанд бол ер нь харилцагч нарын соёл зан үйлийн бүтлэг өөрчлөгдөх болов гэж бодоод гэж харж байгаа. Миний бодлоор товч хэлэхэд яг түрүүний номлолоо зэрлэн хэлдгээр одоо эрчим хүчний эмнэлтийг бий болгох зэрэг эрчим хүч хэрэгжүүлэх гэдэг юм уу. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад анхны хөрөнгө оруулалт нь маш их шаардлагатай. Гэхдээ хугацаанд та үр ашгаа маш өгөөжтэйгээр бол хүртэх боломжтой байдаг. За анхны хөрөнгө оруулалт айгүй одоо шаардлагатай дээр Улаанчилсан банкнаас бисийн ногоон зээлүүд бол одоо за иргэдийн ногоон зээлүүд те сегмент болгон дээр одоо ногоон зээл бас санал болгож байгаа. Тэгэхээр та бүгд маань ерөөхдөө бас зээлд хамрагдах боломж болцоог бас манай одоо веб хуудсан дээр нээлттэй байршуулсан байдаг бүх нөхцлүүд бүх шалгуур үзүүлэлт. Тэгэхээр та бүгд маань бас энэ чиглэлээр бас ойлголт мэдлэгээ бас илүү нэмэгдүүлээсэй гэж хүсэж байна. Манай бүтээгдэхүүний бас ер нь нарнаас агаараас дулааныг авч байгаа гэдэг нь бас өөрөө сэргийгдэх нөөц байдлаас сэргийгдэх гэснээс авч байгаа. Түүнийг гэр дотор дамжуулж байгаа нөөцөд хэрэглэгдэж байгаа ноцоос хүлээж байгаа одоо эргэлтийн ноцоос гэдэг юм уу шахаж байгаа помп нь циклоныг ажилладаг учраас үйлдвэрлэж байгаа дулаанаас нэм одоо бага хэмжээний цалин одоо зарцуулж байгаа гэсэн. Тэр яг нөгөө мөнгийг бүгд дагдаг гэж үг өгдөг шүү дээ. Тэгэхээр санхүүжилтийн асуудал бол ингээд эргээр шийдэж байгаа юм үед бас хүмүүсийн юм орчилж болдог шүү надад санагддаг. Тийм болохоор ер нь одоо макро утгад дээр санаа зовх гэхээс өөртөө яг өөрийнхөө байгууллага дээр өөртөө хэмнэлттэй эдийн засгийн өгөөжтэй байх шийдлийг ухаалгаар сонгох. Тэрнтэй одоо бүгд одоо юу гэдэг тэрийг дэмжсэн юм санхүүжилтийн схемүүдтэй чадвараар хамтарч ажиллах нь таны одоо хувийн бизнес болон гэр орныг хайдах нэлээд чанартай үүрж заавал өгдөгөө. Тэгэхээр таавал нэг юм ухаалаг сонголт хийх байхаа гэж бодож байна. За миний хувьд анхны зорилго руугаа эхлээд ярмаар байна. Тэр нь юу вэ гэхээр бид эцэстээ юу хийж байгаа юм бэ гэхээр ухаалаг хэрэглэгч хэрэглээгүй болгохыг хэлэх. Өнөөдөр эрчим хүч ярьлаа бид нэг эрчим хүч бол одоо бүх салбарт хамаатай эрчим хүч хэрэглэдэггүй салбар гэж байхгүй. За Монгол улсын хувьд дулааны эрчим хүч бүр хэрэглээтэй байдаг. Миний зүгээс бидний зүгээс яг юу хийж байгаа юм бэ гэхээр олон сонголт боломж технологийн шийдлүүд байгаа. Та өөрийнхөө хэрэглээ шаардлага нийцсэн тэр боломжийг олж тодорхойлоод энэ шийдлүүдийг санал болгож байгаа хүмүүстээр өөртөө очороо таныг энэ хүмүүс олж очиход хэцүү. Түрүүний одоо миний нэг асуулт юу байсан гэхээр одоо NESCO чиглэлийн тэр эрчим хүчний хэмнэлтийн энэ төслүүдийг яаж бий болт юм бэ? Та гүгээд очт юм уу? Хэрэглэгчин гүгээд очт юм уу? Том төслүүд бол хоёр талаасаа гүгээд нэг олчдаг байна. Яг жижигхэн нөгөө бизнесүүд, жижиг бизнесүүд те та өөрөө олж очихгүй таны бүгдийг олж очих боломж байх. Тийм учраас та бүхэн мэдээлэлтэй мэдлэгтэй байх хэрэгтэй. Хаана очихоо мэддэг байх хэрэгтэй. Энэ бол одоо энэ нөгөө эрчим хүчний хэмнэлт. За хэмнэлт гэхээс илүү бидний хувьд бол өнөөдөр одоо эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагаа гэдэг зүйл өөр одоо чухал болоод байна. Ийм учраас энэ маань хэмнэлтээс эхлэн таны дадал туршлагаас эхлэн энэ дадал туршлага өөрчлөхийн тулд та өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг олж тодорхойлоод үүнийг хэмнэх өөрийнхөө эдийн засаг санхуд одоо нийцүүлээд тэгсэн мөртлөө одоо нөгөө нэг үйлдвэрлэлийнхаа бүтээмж дотор агаарын температур комфорто бууруулахгүйгээр энэ бүхэнд хүрэх энэ эрэлтийг та бүхэн өөрсдөө эрэлхийлээ гэсэн ийм л уриалга хэлмээр байна. За маш их баярлалаа. Бидэнтэй
хамт 2 цагийн турш сэргийгдэх эрчим хүч болон бохирдол багтай цэвэр эрчим хүчний шийдлүүлийн талаар голчлон гэхдээ ер нь цаашдаа илүү бизнесээ ногооруулах талаар ярилцаж оролцсон бүх хүмүүстээ баярлалаа илэрхийлье. За баярлалаа.